Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо. Жошогийн подкастын эпизод 15 эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. 14 дугаар. Өнөөдөр 15. Бид нар маш эрчимтэй эхэлж шүү. За ингээд өнөөдрийн манай эрхэм зочин rapper Desant. За одоо би background дисэн шитэмэнд дуртахгүй та бүхэн айлттай мэддэг баг. За цагаараа үлдээсэн баярлалаа. За бро. За юу вэ? Баярлалаа. Ямар ч подкастын 15 дугаар дөрсөнд баярлалаа. Өнөөдөр 1 сарын 15. Тийм шүү дээ. Манай хүүгийн төрсөн өдөр. 15 наснаас 16-аар шилжиж байгаа. Тийм бэлэгт сайн өдөр байна. Нэрээ 15 бахан 15 болсон юм шүү дээ. Миний дуртайтай бас 15. Тий. Ямар санаа. Тийм тэгээд 15 нэг 10 дотор тоо хэлээд шүү дээ. Тэгээ 15 гэдэг нь болохоор яагаад 15 дуртай гэхээр Батболд одоо 1-3-2 гин шүү дээ. Тэнгүүд Б үсэг болчихно. Батболд гэсэн үг хэрнээ л яг миний бүтэн нэрний B үсэг гэж харагдах боломжтой. Тэгээд бас би Vince Carter яг Vince Carter яг миний яг саксон бөмбөгийн айдол. Тэ 15 дугаартай. Oh yes sir. Yeah. За тэгэхээр 15-аар л эхэлж ин да айдалаа. Энэ подкаст хизээч хүрч магадгүй гэхдээ бид нар 15 дээр эхэлж байгаа шээ. За Desant битэрийн хувьд бол бас одоо 20 гаруй жилийн өмнөөс би нэгэ мэднэ. Учиргүй одоо найзч нөхөрлж яваагүй ч гэсэн ер нь бол би нэгэ маш сайн мэддэг хүмүүсийн нэг хүүхэд байхасаа л гэсэн үг шүү дээ. Тэр чинь тийнейж байхасаа 17 8 тагасаа л би нэгэ мэддэг болсон. Тэгээ тухайн үеийн одоо амьдралыг дээрээс нь битэрч хоёулаа 100 айлах. Тэгээ нэг хөөд. Яг энэ өмнөх дугаар одоо 14 дахь дугаарыг зочин хэдхэн цагийн өмнө өнөөдөр нэг өдөр бичиж байгаа байхгүй. Манай нэг Нандин Эрдэнэ тулаанч Нандин Эрдэнэ маань ирсэн. Тэгээ битээр бас 100 айлын талаар яриад. Тэр чинь одоо хотын төвөх гэж байна шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Уушлаараа хотын төвөх шүү. Тэ. Аа сайн ээ. Тэр чинь Сүхбаатарын талбайгаас нэг Сүхбаатарын талбайс тий 1 км ингээл лоб гэл бүх юм байж байгаа тий. Тэгээ бид нар чи хотын төв бүх амьдралыг мэднэ. Тий. Nearby. Тийм байгаа. Броч 10 жил аль сургуулийг төгслөө? 16. 16. Манай артлын мэж Монгол урыг төгссөн шүү дээ. Тий 100 айлын 16 дахь сургуулийг төгссөн. Тэгвэл чи 16 дахь сургуулийн артлын караныг санаж байна уу? Санаж байна. Одоо Сwiss болчлоо. Swiss-ийн 2 дугаар байр болчлоо. Тэ? Тэр каран дээр авирж ирсэн нэг эвдэрхий каран ингээл манайс дандаа штэ. Тэр чинь ингээд өчөөг юм бол. Тэр ингэдэг байхгүй. Салхитай өдөр гарна штэ. Тэнгүүт ингээд эргээш штэ. Хамгийн үзүр дээр наац зогсож байгаа сууд ингээд эргэж чинь. Тэ нэг хэсэг бол яг тэгдэг хэсэг дундаа ингээд орчихлоо. Солиотой юм шиг тэ. Тэгээд тэр балгас байдаг гэсэн штэ. Тэ хажуудлынхаа нэг барьж байгаа болцсон балгас. Тэ тэр дотор ингээд янз бүрийн юм ер нь байсдаг болж идэг. Тийм байсан. Манайс амар эрсдэлтэй юм ижсэн бэл. Мань одоо ингээд ботхоор ингээд гарын энэ ингээд булчин гэж шүрмсэн шүү дээ. Энэ ингээд жоохон халуун харагдаж шүү дээ. Яадаг байсан бэ гэхээр манайс нэгдүгürt тэр краныг хамаг юм тонцсон байсан юм бэл. Эрг болт чи хэрэгтэй бүх юм тонцсон. Ер нь унахад бэлэн. Тэгэхэд бид нэг жоохон хүмүүссэн болохоор авирдаг мэддэг. Тэгээ бид нар чинь бүр нөгөө лага батлах гад айдуугаа батлах гад шатаар нь авирахгүй юм да. Тий. Тэг чи байсан. Дотор нь авирж мавирдаггүй, гадуур нь авирж мавирдаг гэсэн. Гадуур нь авирдаг. Тийм ойрхон өссөн. Одоо бид нар чинь тийм хүмүүс байгаамаа. Тэгээд бүр ихнээс нь тэглээл та. Одоо би чамайг мэддэг болсон гэх юм бол хоёлаа чи 2005 6 оноос те. Bio Records гэдэг нэг студ подолт нэг сансар микер. Тэгээ броос тэгэхэд чи бас ирж ганц 2 дууны бичлэгэнд орж исэн. Тий. Одоо хамгийн анх одоо яг Bio Records-д орж исэн нь болохоор Алим мэндэл гэдэг дуу байхгүй юу? Алим мэндлийг бичүүлж исэн. Тэр нь болохоор TB битээр. Тий. Хуучнаар TB одоогоор AKA Bizma. Тий, манай халзан. Тий, халзан юм жоохон юм морайлагдоо. Тийм байла. Тэгээд гангста сервисийн үе юм да. Тий. Яг эрчимтэй тий. Манай хоёр ч ингээд ер нь бол амар итгэвтэй байсан. Тэгэхэд бол бүх баг хипхоп дуу бичдэг ихэнх студиуд л
бичлэг нь орж исэн баг тий. Би хипхоп бичдэггүй. Тэгээд 100 айлын нөгөө юу гэдэг чтэй нөгөө хараагүй нөгөө тусгай сургууль байдаг чтэй. Тусгай сургууль дотор паспорт хэлэлцээ уртал тий. Тусгай сургууль дотор байдаг юу гэдэг гэсэн аахгүй. Студ. Тусдаа тэд нар ч нэг саунд инженер нь бас яг юм тусгайд байх хэвээр яг хүмүүсээ мэддэг байх хэвээр. Тэгээд нөгөө хараагүй яг саунд инженерээр сууж байгаа байхгүй. Тэгээд хараагүй ингээд бичээд ингээд шууд компьютер нөөдөөс нь яриад шууд яг тэрийг ингээд кейборд нь гарт нь орсон. Ингээд бичиж мичээл тим студиэр хүртэл бас дуу бичүүлж исэн. Анх мань чи ингээд тухайд чинь нөгөө арай бид нар бүр 2005 6 хоног ярьж байгаа шүү манайхаа. Коммершал дуу аягүй явдаг байсан. Тухайд бол ер нь нэлээд хүчтэй байсан тий. Коммершал доо number 1 гэсэн тий. Number 1 ерөөхдөө аягүй амархан хүн төрчдөг. Би ч одоо тэднийх нэг л байлаа. Тэгээд брогийн дуунууд бол ингээд би өөрөө яг хоолойг нь бичээ ингээд суудаг гэсэн. Тэнгүүд амар яг хипхоп тэ яг юм гангстер гэсэн юм. Яг underground гэх юм уу те. Тэ би ингээд энэ одоо яах юм бол одоо те. Би ч ингээд коммершал дуу хийж байгаа гэж коммершал сэтгэхгүйтэй байгаа шүү дээ. Хүнд яаж хүрх юм бол гэдэг талаас нь харж байгаа хгүй. Энийг хэн сонсох юм бол? Тэг хэн сонсох юм бол гэж харж байгаа хгүй. Тэнгүүд бро л ерөөсө тэр миний тоодохгүй зүгээр нөө би нэг ийм дуу хиймээр байна гэ тэ. Би ч яг санд өгч чи ингээд нэг цагаан бодолтой өргөн цайвар хөгжинсэн юм цагаан кеттэй тэгээд форстай тий. Тэгээд нэг юм нарны шил зүудсэн зэ тэрний нэг шил нь байхгүй. Тий. Тэгээ нэг шилтэй. Зүг амар санаж байна. Амар санаж байна. Тэгээд би чамаг хэлэхээр санаж байна бодлоо. Би гайхчихсан аахгүй юу? Энэ одоо стайл юм болоо гэж бодоод эсвэл одоо энэ нэг санаандгүй байдлаар унтсан юм болоо гэж хагарсан тий. Яа тэгээд тэр үеэс эхлээ тэгэд маань Америк явал яг гүнд жоохон хипхоп хөгжмийг тэр чинь амьдраад эхлэхээр чинь жоохон ойлгож эхэлнэ шүү дээ тий. Би ч ерөөсөө амьдраад эхлэхээр тий. Нэг сайн ойлгоогүй байсан юм байлаа гэж бодсон шүү дээ. Яг нөгөө би ч юм бол яг гадаад хипхоп сонсож хипхоп хөгжмөд ороогүй байхгүй. Одоо тий шударгаар л ярахад би ч юм бол анх I Stop Luminok сонсчлаа хипхоп хөгжмөдөө танилцсан. Тэгээ манай байрны нэг ах нэг I Stop Luminok бид нар ч бүр дээр үе хүмүүс биш шүү дээ бас тий. Тэгээд ингээд бас 2 дугаар үед явж байгаа шүү дээ. Мөглээд ингээд ийм гоё дуу байд юм уу гэл тэгэл яг үнэхээр миний хамгийн анхны сонсч ямар гоё юм бэ гэжсэн бол Астабын дуу байсан байхгүй. Тэгээд дараа нь Люминогийн гадаа мөс гараад гэт. Тэгэл ямар гоё юм бэ гэл. Тэгэл ингээл ерөөхдөө Монгол хипхоп ороод энэ хипхоп хөгжмийг сонсч эхлээ. Сүүлд Eminem-ийг одоо 8 дугаар ангидаа баг сонсч эхэлсэн. Өсөө тэр үе чинь Eminem баг дэлхийд даяар Eminem гэдэг баг ганцхан рэпер болсон байсан шүү дээ. Тий, тэгээд Eminem-ийг гарч ирж байгаа үед бол тийм. Тэгээд Tupac, LL Cool J, Nas ингээл ер нь хипхоп old school hitman. Тий, тэгээд Bontak Sarmanыг сүүл баг 2003 мөрөө оноос сонсч гэсэн. Тийм амар хипхопын өргөн мэдлэгтэй бол маань ч бол байгааг байхгүй. Тэгэд тэнд очиод ер нь бол за the Gangsta Service, Click Booming одоо энэ Vanquish тэ Opposite-ийн хийжсэн уран бүтээлүүдийг ойлгож байгаа. Баг энэ юм биш тэгээд те. Энэ талдаа юм биш те. Тийм тэр чинь энэ юм байсан юм байна. Хөгжмийнх нь дугалт чи West Coast чинь жоохон иймэрхүү, East Coast нь жоохон иймэрхүү байсан юм байна. Эдгээр аль хэдийн энийг мэдчихэд жоохон иймэрхүү юмнуудыг хийгээд байсан юм байна гэдгийг сүүлд мань ч бүр 10 онд Америкт очиж мэдсэн ш. Тэгээд за. Тэгээд баг ер нь бол тэр хүмүүсчтэй зөвхөн би биш. Яг Монголын хөгжим сонсогчдчтэй бас яг надтай л бид нар хамт л явжсэн байл л дээ. Тэгэл тэрнээс хойш юу нэгэл. Ер нь бол тийм баг. Миний бодлоор яг тэгж санагдъя. Одоо яг Click Boom, Gangsta Service болохоор ингээд амар цөөнх байсан. Цөөхөн идэх яг хүмүүс ингэж яг ойлгож сонсдог гэх юм уу да тий. Хитэн дүүнер тэгээ баг тэр сонсдог хүмүүс бид нар өөрсдөө таньна. Тэгээ тиймэрхүү ер нь бол байсан. Тэгээд яхаа жоохон бидний дуу жоохон FM-ээр явдаг болоод Монголын FM-үүдийн цензур бас арай жоохон FM-үүдийн жоохон зарим нэг FM-ийн цензур нь бас гайгүй
яг тийм underground нөгөө талаас яах юм бол independent те тиймэрхүү хөгжмийг ерөнхийдөө яг ингэж нэвтрүүлдэг болж эхлээл. Яг тэгэл яг тэрнээс хойш болохоор яг бид нарыг яг амар тийм дэмжсэн юм шиг зүгээр надад санагддаг. Яг хүмүүст одоо яг бид нарыг өөрсдийнхөө урсгал тэр жанрыг яг ингэж ойлгуулахад гэх юм уу. Яа бусдад ингэж түгээхэд амар юу байсан. Дэмжсэн. Тэрнээс өмнө бидний дуунууд болохоор юугаар өгдөг гэсэн бэ гэхээр инфраредаар. Уцаа нийлүүлээл инфраредаар нэг явуулдаг штэ тий. Өөр нэх явах боломжгүй. Эфемер явахгүй. За тэгээд нэг флашны хооронд CD-нээс CD гэдэг ч юм уу, кассетнаас кассет гэдэг байдлаар байсан тэгэл. Тэрнээс хойшоо бас арай нэг жоохон бас олон хүмүүст бас өөрсдийнхөө хөгжмийг хүргэх бас боломж нэгдсэн. Тий. Манайс ч угаасаа тийм бусдын сонсдоггүй дууг болохоор тухайд нэг баярлдаг байсан шүү дээ. Монголч гадаадч эфемер нэг явдаггүй гоё дууг олцохороо би биндээ гайхав чи энийг тэгвэл сонссон юм уу чи гэх. Би яг тэгж нөгөө татарын дуунуудыг тэгж гайхуулжсэн байхгүй. Дөрүүлээ байхад нь сонортой гэрээ хийхээс нь өмнө юунд нөгөө 17 гэдэг 32-оос хойш тэр нэг найзанд очдог байхгүй. Манай ангийн хүүхдээсээ. Тэгээ очисон чинь чи тэгвэл ийм амтал би чи нөгөө ингээд нэг мэддэг хитийг яагаад гэсэн чинь чи тэгвэл энийг сонссон юм уу гэх татарын яг ийм хайрыг хүндэлмүүд их дуунуудынхан тэр чинь бүр аюу олон хит дуунууд нь студийн биш хувилбараар нэрсэн үг шүү дээ. Биш хувилбараар гарцсан байсан. Тэр чи би 10 жилийн нэг 6 7 дугаар ингээд байгаа байхгүй. 5 6 7 дугаар ингээд тэгсэн чинь дунд анги. Тэгээ бүр ямар амар ямар амар юм бэ гэдэг. Тэгээд тэр чин дараа нэг дуунуудаа шинжилээл соннор дээр их дуунуудаа шинжилсэн. Тэгж амар их нэг дуунуудаа танилцчихсан. Gangster Service-ийн дуунуудыг бас ерөнхийдөө яг тиймэрхүү. Яг юм нөгөө эфемер биш хүнээс ингээ кассетнаас ингээд гараас гарт те. Гараас гарт. Тэгээ тэрийгээ би биндээ нэг гайхуулж маяг чи тэгвэл энийг сонссон юм уу чи. Ер нь бол тэгдэг байсан. Нэг ийм шин дуу ингээд нэг ийм шин гоё дуу болоод авчгаараа. Тэрийг ингэж өгөхгүй байдаг те. Бусдаа өгөхгүй ингэж зөвхөн ганцаараа сонсоо. Тэгээд тэр гар сонсохыг хүсвэл уулздаг те. Уулзаж тэрийгээ сонсох хамт гоё байж байдаг. Бас юм гоё амар гоё үн цэнтэй байсан байгаа байхгүй. Ховор байсан ч гэсэн те. Бид нарт чинь нөгөө хэдхэн юм Солонгосын нөгөө Ariranг байсан. Тэгээд MTV байсан. Тэгэл MTV-гээр чинь Backstreet Boys, Westlife, Blue явдаг. Spice Girls. Тэр жоохон pop талтай, Britney Spears. Тэ нэг тиймэрхүү. Тэгэл Tupac, B.I.G, Eminem, Nas. Тэгэл боллоо шүү дээ ер нь бол. Тэ. Тэгээ юу Wu-Tang чинь бүр сүүлд би бол бүрстэ сүүлд сонссон шүү дээ. Wu-Tang, Onyx гэдэг ч юм уу те. За та нар яаж энийг сонсоод эхэлцээ? Хин сонсгоцээ? Энийг болохоор гүн рүү нь яаж тэр жоохон баг залуу бид нар чинь нэг үеих шүү дээ. Яаж баг залуунасанд орчих вэ? За бид нар болохоор за ингээд ягаад чи хаанаас чи ингээд бас түрүүний шиг манд нэг юм гоё дуу байна гэдэг шиг ингээд одоо VCD-гээс ч юм уу те CD-гээс ч юм уу кассетэн дээр ч юм уу ингээд сонсгодог байсан. Миний хувьд гэх юм бол аав надад хамгийн анх сонсгож байсан. Тийм би тэгэхэд хөдөө байсан. Хөдөө байсан чи аав ингээд намайг яагаад чи нэг тиймэрхүү би ч тэгэхэд одоо хар сарнаа ингээд iStop XL те Ice гэх мэт ингээ хүмүүс ингээ сонсож байгаа шүү дээ. Тэгсэн чи нэг ийм кассет байна. Нөгөө кассет худалдаалдаг түүцнээс ийм кассет ингээ аваад ирсэн чинь Tupac-ийн Greatest хийдсэн аахгүй. Тэгээд бүх хитүүдийнх нь нийлбэр кассет бүх гоё дуун байна гэсэн үг шүү дээ. Тэгээд яваад тавьсан чи хөгжимтэй кассетний хөгжимтэй тэрийг би тэгээ Завхан аймгийн Яроос сунд байсан. Тэгээд тавьсан чи тэр юу явж байгаа байхгүй. Tupac All Eyes on Me явж байгаа байхгүй. Тэр бол надад бүр ингээд шууд юм өөр шийд байсан. Шууд өөр. Одоо энэ хороод дэлхий дээр би ерөөсөө тийм хөгжим сонсож байгааг гэсэн үг шүү дээ. Тэгэл за ийм байт юм байна. За нэг 2000 он. Яг тоочны бол санахгүй байна. Тэгэл яг тэрийг сонсоод ийм байт юм байна гээл. Тэгэл ах дээр нэг
моцо төрөөдөж явах та. Юугаа бэлдээл төлөө мүлээгээ бэлдээл моцо төрөөдөж явах та ингээд хөгжмөө ингээд дандаа хажуудаа тавина. Тэгээд мангар чанга дээр нь тавиад тэгж моцоо өрөөдөг. Тэндээс ихэлсэн. За тэгээд хоёр дахь одоо яг том хүчин зүйл гэх юм бол G дээр юугаар баталдаг гэсэн аахгүй FM. Хоорондоо юу? Хоорондоо. Уцаар холбогддог. Уцаар холбогдоод BT-ийн нэвтрүүлэг гэдэг. Тийм, микрофондын. Hi-Fi-гийн тий. Тийм, Hi-Fi радиогийн. Тэн дээр ингээд яадаг гэсэн. GF дээр ингээд баталдаг гэсэн. Тэгээ яг GF дээр баталдаг байжгаад би тэгэд Money гэдэг нэртэй байлаа. Баталдаг байжгаад G төрүүлээд FM-ийн одоо host Jam тийм хөтлөгч болоод бүхэл бүтэн 2 илүү 3 цаг цааш зөвхөн яг өөрийнхөө дуртай юм одоо ийм commercial mainstream биш тийм хөгжмүүдийг одоо тэр сангуудаас авахж яг ийм гой дуу сонсгодог Hi-Fi радио. Тэгээд G тэр аль хэзээ таньдаг болсон. Тэгээд G дээр очиж амар их гой дуунууд сонсдог гэсэн. FM-ийн дуунууд ч ингээд компьютераар нэгээд скроллинг гүйлгээд дуусахгүй их дуу байгаа шүү дээ. Програм байгаа шүү дээ. Тий. Тэр үрчээгээд бүр нялбаас их дуунууд хизээш миний урд сонсож байгаагүй дуунууд. Тэрийг би эхнээс нь ингээд бүгдийг сонсоо явсан ч нэгийг сонсоогүй байсан байхгүй. Тэгэл бас тэрэн дээр амар их тийм юу авч исэн. Ийм бас дуунууд бас ингэж байд юм байна. Энийг бас ингэж бас хөгжүүлж болох юм байна. Монголд бас иймэрхүү ийм төрлийн дуунуудыг бас хийж болох юм байна гэдэг тийм одоо характерын хувьд, уур амьсгалын хувьд. Rap skill-ийн ханаас олж авсан. Ер нь бол одоо бид нар бүгдээрээ л хаа нэгэн газраас rap skill-ийг олж авдаг юм байлээ л дээ. Гэтэ өөрөө мэдэхгүй далд хумсартаа ч юм уу те. Яг ямар дуу их сонсож чинь тэндээсээ одоо ингээд rhyme flow те одоо найруулагч гэдэг юм уу те. Характерыг хүртэл хүн сурдаг шүү дээ. Одоо жишээлбэл бид нар нэг юм амар хүчрхэг сүнстэй ахтаа нэг 2 өдөр хамт байхад л нэг юм уусцсан байж дээ шүү дээ. Уусцсан байж хилдэг үгийг хилдэг болцсон жоох шиг салаа авсан чинь те. Яг тэрэн шиг энэ бол нөгөө эрүүл юм билээ. Би нэг ингээд яасан чи гадны бүх артистууд зураач нар хүртэл хаа нэгэн өөр нэг зураачаас өөрөөс нь сайн муу байх нь хамаагүй 8 настай байхдаа нэг зураг харж исэн ч юм уу те. Тэндээс ингээд тэр бүх хөгжлүүд ч яг зөв. Тэгээ дуурайх копи мопи дээр юус биш зүгээр. Тэр бүгднгээс нэгэсэндээ хичээл авч ийн л гэсэн үг шүү дээ тийм. Энэ rap чинийх үгэлт чинь бол бүр хүмүүс бол чамаг за public гэх юм бол хүүдээс илүү сайн мэдж эхэлсэн байх. Ер нь бол тийм миний хамгийн анхны видео. Тийм. Гэхдээ яг хипхоп гэх юм бол хипхоп сонсдог хүмүүс бол аль хэдийн мэдсэн байсан. Зүгээр яг хүүдээс хойш бол яг ерөөхдөө ингээд айгуу тод мэддэг болсон шүү дээ. Тэнгүүд ингээд шал өөр нэг юм бүгд л тэн дээр өөр байсан шүү дээ юм да. Тэнгүүд чинийх хаанаас гаралтай яа. Миний хэрэгэд Нью-Йоркоос гаралтай гэсэн. Нью-Йорк. Окей. East Coast. East Coast. Mobb Deep гээд юу гэдэг гэсэн. Байдаг байсан ч яг одоо байгаа л да. Нэг нь нас орцсон. Prodigy, Havoc гээд Mobb Deep-с нөө show concert-ийг яадаг. Тэрийг яг чинь би нөө 8 Mile-аас нөө show concert явдсан шүү дээ. Show concert аян дээр freestyle гэдэг шүү дээ. Яг тэрэн дээр яг ингээд Mobb Deep-ийн яг тэр хэмнэл нь надад амар таалагдсан байхгүй. Энэ одоо тэгэхээр одоо яг аль нь юм бол гээл ирэхингүү за Нью-Йоркийнх за East Coast юм байна. Тухайч яг ингээд лаптопоо дэлгээд уцаа бариад ямар хайж чадах шүү дээ. Тэгэл эргэлхийлээл гээл энэ ийм юм уу те гээл бас хэлж өгөх юм байсан юм байхгүй. Хэлж өгдөг нь одоо яг G-ийн нэвтрүүлэг л байгаа байхгүй. Hi-Fi Jam гэдэг. Jam-ээр л ерөнхийдөө яг юу яа би итэй ах чинь бас ерөөхдөө аюулсаа мэддэг юм шиг. Хөгжмийн мэдлэгийг яг тэндээс бас амар олж авдаг. Тэгэл энэ юм байна гэд. Тэгээд тэр Mobb Deep гэдэг тэр хамтлагийн хамгийн анх би Mobb Deep-ийн дууг юун дээр сонссон байсан. 8 Mile кинон дээр. Миний хамгийн анх сонссон тэр яг тэр нэг гоё ингээл юу бол урсаад амар кино шүү дээ. Тий. Тэгэл тэрэн дээр энэ одоо ямар дуу юм бол гээл те энэ бит нь ямар юм бол гээл ингээд яасан чинь Mobb Deep. Тэгээ би Mobb Deep одоо хамтлагийн фэн болсон. Тэгээд ерөнхийдөө аль болох өгнийхээ одоо рэп скилээ Mobb Deep-тэй жоохон ойролцоо.
Яаж одоо яг нөгөө техникүүд байгаа шүү дээ. Flowing техник, тиймэрхүү юмнуудад жоохон mob deep-тэй жоохон ойролцоо ерөнхийдөө өөрийнхөө үгээ битгэж бичиж эхэлсэн. Тий. Ер нь бол бүгд татаарынхан одоо Supreme гэдэг юм уу те as inspire авч ирсэн чи дөөрөх ерөөсөө биш. Ice Top гэдэг Onyx гэдэг ч юм уу те. Бүгд л байгаа шүү дээ. Одоо Eminem-ээс inspire авсан хүмүүс Монголд одоо Bobo, Rocket Bay, TJ гэл зөвөндөө явна шүү дээ те гэдэг шиг те Tupac-аас ч гэдэг юм уу Bartak Salman-аас гэдэг юм уу те. Энэ бол ер нь бол айгүй эрүүл. Тэгээ эндээс чинь хүн ингээд inspire аваад тэгээд өөрийгөө хөгжүүлээл дараагийнхаа яг өөрийгөө олохдоо айгу тусалдаг юм шиг надад санагдаж шүү. Ер нь бол тийх бах. Тэгээ өөрийгөө олоход туслана. Тэгээ хамгийн гол нь тэрийг яаж нэг өөрийнхөө гоё юмтай яаж хоршуулж холбох вэ гэдэг нь л чухал бах те. Геймээс бас нэлээ юу авсан уу? Inspire авсан. Гейм Eminem гарч ирлээ. За Dr. Dre West Coast-ийн хөгжим алж ялаа. Eminem гараад ирлээ. Тэгсэн чи тэндээс Нью-Йоркийн нэг рэпер те 50 Cent гээл гараад ирлээ. Окей. Эцэг бүр in the club, Wangsta, Candy Shop тэ. Йоо тэ. Амар дуунууд ингээл гарч ирэл. Тэр үеийн дуунууд бид нар тэгтээ ямар хацтай юм бэ тэ. Хацтай. Тийм гоё дуунууд дэр өссөн тэ. Дэлхийд даяар ерөнхийдөө бас одоо за яг ингээд одоо Onyx, NWA, Wu-Tang Clan гэдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс ингээд байжгаад нэг хэсэг ингээл за нэг жоохон тийм commercial доо ер нь Америкийн хөгжимч гэсэн бас жоохон хөнгөн тиймэрхүү жоохон mainstream талдаа юмнуудаа хийдэг болоод ингээд эхэлсэн байхад нь одоо их тэр Dr. Dre-ийн project эхэлж байгаа байхгүй юу. Eminem, 50 Cent гээд сонсоод байжсэн чинь One Blood гэдэг нэг гараараа Dreams гээд гараад ирдэ нэг гар стайл бүр яг хипхоп. Үнэхээр хипхоп. Яг LA. Тийм бүр тэгсэн мэт яг LA. Тэгэл тэр хин бэ гэсэн чинь game Pound дээр маа Gangsta-с ирсэн Pound дээр хамгийн анх юуг нь үзчихсэн аах. Аль дууг нь анх сонсчихсон. One Blood. Яа. Тэр клип дээр шин төвшин байсан шүү дээ ер нь бол. Тэгэл яг gangster те. Яг ч яг нэг тэр хипхоп сүнс яг тэр хүнд одоо ч гэсэн байдаг шүү дээ. Яг нэг юм хипхоп юм байгаал. Тэгэл за би энэ хүн ер нь бол миний сонсох хүн юм байна. Стил имиж нь таалагдсан, дуунууд нь таалагдсан, хийж байгаа хөгжмийн битүүд таалагдсан. Клипэн дээр нэг хийж байгаа хөдөлгөөнүүд байдаг шүү дээ, тэр нэр характер тэр юмнууд нь таалагдсан. За окей. Би нэг шоу сонсох хэрэгтэй юм байна гэл. Тэгэл гейминг фэн болсон доо. Тэгээ угаасаа тэр бол одоо бүх урлагийн хүмүүст аль нэг газраас авах ёстой инспайр нь л байдаг юм байна лээ. Тэг гэж зөвтгсөн шүү дээ. Ер нь тэгээд энэ чинь миний ч үг биш юм хэлээ л дээ. Угаасаа л бүх урлагийнхан л энийг хэлтгэл юм байлаа. Чи хаа нэгэн газраас инспайр аваагүй байх боломжгүй. Тэгвэл чи тэр хүнийгээ санахгүй байна. Тэр нь өнгөрсөн жил биш шүү. Тэрний өмнөх жил 2025 онд. 24 он. Нөө юу болсон шүү дээ. Дэлхийн хипхопын 50 жилээ. Тий. Тэгээд тэрэн зөрөөс Hennessy гарсан шүү дээ. Hennessy боловч Hennessy явахгүй юу. Нас болохоор Hennessy-тэй бүтэн амьдралынхаа турш гэрээтэй байдаг хүн юм байна. Тийм үү. Тий. Тэгээд тэр 50 жил зориулсан Нас-ын зурагтай тэгээд нөө Hennessy гэдэг нь Ness гэдэг үг нь Нас болгоцсон Hennessy болгож молгоод өөрчилсөн. Нас-ын гар бичмэлтэй тийм юутай тийм Hennessy ерөнхийдөө Америкт байдаг найзаа бэлгээр явуулаад тэгээд би тэрийг ингээ уншиж ирсэн чинь би ингээд ерөнхийдөө Queensbridge те ерөнхийдөө Нью-Йоркийн тэр нэг хэдэн юм дээр ингээ байжлаа. Тэгсэн чинь хаанаас ч нэг амар тийм heavy хөгжим амар тийм хүнд гэсэн юм бэйс хөгжим сонсогдоод. Цаа чинь өөрийнхөө юм аа л яриад байгаа юм л тэр ихгүй юу? Яаж яг үүссэн. Тэгэд ингээ очисон чинь манай ах нар ингээд өөртөө ингээд юугаа зохиоцсон. Одоо нэг хипхоп гэдэг зүйлийг ингээд зохиоцсон. Тэгээд яг нэг хөгжлийнхөө дараагийн шатанд ингээд явж исэн гинэ. Тэр нь одоо яг яаж хөгжсөн бэ гэхээр амар тийм хүнд хөгжимтэй. Тэгээд шууд энэ хөгжим яг миний юу юм байна гэдгийг би яг олсон. Би яг тэгэхэд өөрийгөө олсон гэж байгаа байхгүй заачаа. Тэгэл яг тэр нь бас яг үнэн байгаад байгаа байхгүй.
За чин ч гэсэн ямар нэг хичнээн нас бас одоо legend те living legend гар тэнгүүт одоо хаанаас одоо тэр inspiration ч юм уу те тэр одоо санаага авсан бэ гэдэг нь яг л тэгэл бас нэг тэр нэг хүмүүсээс тийм ах нар яаж бүжгэлж гин ах нар яаж өгүүлж гин ах нар яаж тэр битэн дээр те ингэж зохицуулж ингэж өгнүүдээ зоож гин гэдгийг хараад яг за чин бас өөрийгөө олсон байгаа байхгүй. Хоёлаа Dr. Dre-гийн практик ярьж штэ те. Тэгээд Dr. Dre-гийн битнүүд дандаа нөгөө Chicago jazz blues em хуучны jazz хөгжмөөс blues хөгжмөөс ер нь Chicago ч blues даймар. Chicago blues гэдэг ер нь дэлхийд аймаг. Тийм шүү дээ. Тэнгүүд би ч улаан машин хүртэл байж байгаа шүү дээ. Тийм blues хөгжмийг ерөөсөө мэддэггүй ойлгодоггүй байж байгаад тэгээд Чикагод очсон бас нэг хэдэн жил болоод нэг жоохон аамтайг болцсон байсан. Тэгсэн чинь ингээд амар гоё хөгжим ингээл яваал. Тэгээд би шууд ингээд машинаа ингээд зогсоогоод тэнд очсон бохоггүй машинаа авчаад. Тэгсэн чинь 6 цав цагаан пижактэй ийм хар брюком хар ийм зангам ингээд зүтсэн. Гайс байгаа байхгүй. Black гайс байгаа байхгүй. Тэгээд тэр blues хөгжмийг ямар амар гоё дуургаж байна. Тэгээд тэнд нь ингээд юуг нь харсан чинь pub map-ын гадаа ресторануудын гадаа нэг юм хүмүүс суудсан ингээд хоол моол идэл ингээд сууж идэж шүү дээ. Яг хүү бүр ингээд тэнд байгаа бүх хүн огшсон. Би ингээд тэнд суугаагүй зүгээр ресторанын гадаанаас ингээд тийм бүр ингээд гитл авсан чи бүр ёо зэтс ямар амар. Тэрнээс хойш blues хөгжмийн клуб нь ороод ингээд энэ ер нь айгүйх ингээд дурталцсан. Чикагоос үүсэлтэй гэдэг шүү дээ. Тийм. Ер нь blues Чикагот ч айгүй Чикагогийн deep dish pizza, hot dog, blues хөгжим 3 таахгүй. Тийм. Тэгмээдээ Чикагогийн рэперүүд ч одоо нас ёо Twister нас гэсэн. Twister. Kanye. Kanye тий. Тийм. Kanye ч юм бол ялтчгүй Чикагогийн бас soft side-ийн рэперүүдийн нэг Chief Keef. За нэг жоохон орчин үеэс их юм бол тэ. Тэгтээ Chief Keef чи одоо 15 жил юм шүү дээ. Тийм шүү дээ. 10 оны ярьж та байлаа. Тэ. Одоо 10 оны орчин үе болсон гэдэг бодлоо. Бүр солироос тэ. Тэгэл Twista ч ялтчгүй нөгөө speed rapper бол fast rap тэ. Тэгээд Twista-гийн зүгээр яг нэг гоё юм нэх юм бол одоо яг тэр нөө одоо blues хөгжим тэр Чикаго хотоос үүсэл гаралтай гэдгээрээ ч юм уу дуунууд амар тийм гоё юм юутай. Аялгуулаг тийм blues хөгжмийн тийм самплуудтай тийм элементүүд орцсон. Тэрүүгээр бас Чикаго уур амьслаа. Тий, алддаггүй. Агуулдаг тий. Ингээл ороод дөдөдөд гээл ороод ирэхээр бүр яг гоё болдог. Тий. Тэгээд 15 оноос хойш гэх юм бол Chance the Rapper. Тий, бас ялдчихгүй. Бас нэг өөр төрлийн хүн тий. Тий, сонир. Тий, нэг сонир тий. Project донд Америкснээс явж илаа. Би хамгийн анх 18 онд G манер явж байсан. G манер Чикаго, DC, LA, Сан гэсэн 4 хотоор үндсэн 4 хотоор ингээд тоглолтоор тийм тоглолтоор явж исэн. Тэгээд тэгэхэд одоо яг одоо бидний одоо сонсч үзсэн хөгжмийн үлгийн нутаг болох те Америк зорж байгаад маш баяртай байсан. Тэгээд хамгийн анх болтоо шууд dreaming гэсэн. Ёо тэгэлгүй над тэр ерөөсөө тэр тоглолт моголт хийгээд мөнгө олно уу байна уу ерөөс ямар ч хамаагүй би зөвөр л энэ Америкт ирж үзмээр байна те бас тэгээд South Side-аар ормоор байна Америкийн те тэгээд янз бүрийн тийм газруудаар очиж үзмээр байна гэл манайд очижсэн манайр очижсэн. Жи өмнө нь надаас өмнө 2 илүү 3 удаа очиод үзсэн. За чин миний хувьд бол гайд багш болчихж байгаа байхгүй. Энэ ингэдгийг энд нь юм байдаг, энд нь юм байдаг за чин мэддэг. Тэгэл хамгийн анх Чикагод очижсэн. Чикагод хамгийн анхны тоглолт болж исэн. Бас нэлээд олон хүн ирж исэн 400 гад хүн бас ирж мэрэл бас гоё байгаа л. Яг тэгэхэд яг нөө South Side руу орж исэн. Чикаго нөө. Тэгээ Чикаго South Side руу манай хэдгээр удамж руу орж исэн. Джеймс Төрөө гээд яваа. Бид ч 17 руу очсон баг шүү. Бүр уушаа авсан шүү дээ. Тэгэхээр тий нэлээд хүн рүү явсан шүү дээ.
гүн гэсэн үг үү? Тий. Тэгвэл Наанаас хамгийн хүнд нь 7-оос 11. Тийм үү? Тий. Та нар бүр цаашаа баг Индианаар гараа авчихсан байна. Үгүй тэгвэл би буруу ярьж байна. Эсвэл 17 дугаар гудамж юм уу? 7 молоо. Наанасаа ч юм уу те 7 ч юм уу? Тэр хавцаа ингээ очижсэн. Яг хамгийн хүнд газар очсон те. Тийм тэгээд яг ингээ харахад бол бас л яг нэг одоо Эконы Гэро Мэро Америкийн гаруудын клипэн дээр гардаг те бидний сонсч өссөн ч юм уу сонсдог юм рэпруудын яг клипэн дээр гардаг тэр гудамжууд ингээл яг хүүхдэд тэрсэн тоор ярьцаа ингээд тэрэг мэрэг төрсэн нэг тэрэг төрсэн нэг юм уу тэгээд гараад юу ч хийхгүй хоорондоо ч юм ярихгүй ингээд декор юутан зогсож байгаа төнийцэн гараад тэр мөр яг төр зөглөг амдаар харж байгаа хаягдсан байсан энэ угаасаа л ийм юм хаягдсан байсан хог овоолцсон танил дүү зураг байгааз манус тэдрийг үзээд клипэн дээр өссөн юм шиг тийм кино дотор яваад байгаа юм шиг тий тэгэл гээл манайд тэгээд төрөөгээд манай найзууд Чикагод одоо насаараа л амьдарч байна дөө. Танд төрөө. Тий. Төрөө задах чинь машин барьцсан. Гээл би ч одоо анх удаа очихдоо шууд Чикагод очицсан. Гайхаад. Тэр бас гоё дурсамж шүү. Клипэн дээр үздэг юм аа зүгээр өөрөө харж мараа. Тэр юм дотн ч юм шиг. Дотн шууд дотн тэрний энд ингээд зогсдог юм байна. Энэ ханаа ингээл ер нь ингээд байж идэм байна. Ингиж харагддаг юм байна гэл. Тий одоо ер нь бол манус ингээд нөгөө монголчууд болохоор дээрээс нь яг нөгөө ийм амьдралд өссөн болохоор энэ сонирхолтой санагдаад явж байгаа шүү дээ. Тэгээд яг зөрг гаргаад ах чинь байхгүй зүгээр явмаар байгаа л явж байгаа шүү дээ. Тэр нь биднэрт ямар ч айцтай биш шүү дээ. Ер нь бол Америк хүмүүс яг энэ үйлдэлийг яах юм бол ямар тэнэг юм бэ гэдэг. Ер нь бол чи амар тийм аюултай тооцогдно. Ялангуяа нөгөө чинь ярьж байгаа 79 дугаар стрит чи ер нь бол хамгийн эвгүй нөхгүй. Тийм хамгийн одоо Чикагод одоо ChatGPT-гээс харсан болно. 24 цагт шөндөө софтсайд 2 хүн бодвол өгдөг байхгүй. Тэрэн дээр яг тийм ярьсан шүү дээ. Би тэр очсон үе яг нөгөө July 4-т байсан байхгүй. Тэгээд тухайд нэг юм эмгтэй нэг юм Illinois ерөнхийлөгч нэг юм уу одоо засаг дарга нэг юм уу эмгтэй нэг юм хүн зурагтаар өчигдөр Independent Day бид нар амар гоё тэмдэглэлээ. Чикаго хотод нэг ч хүн өгсөнгүй. Ингэж тий зурдаар өгсөнгүй. Баярлаа манай одоо ирдэ гэж хэлсэн бодлоо гом. Ман чи гэдэг байхгүй. Анх нөгөө одоо нэг үнгүй шиг Craigslist гэдэг сайт байдаг байхгүй нөгөө Америкт. Тэнгүүт ман ч одоо тэгэл очиод нөгөө хил ус байхгүй штэ. Нэг жоо ойр зурэн л. Тэгээд нөгөө Craigslist-ийг ашиглаад ингээл нөгөө амьдарч исэн байраа арай гоё болгочих гээд найз өгтэй болцсон. Тэгээд чи хоёлаа ажилдаг, хоёлаа оюутан. Гэтэ хоёлаа нийлчин гэдэг чинь учиртай шүү дээ. Ямарчсан тий. Байрныхаа мөнгө хоогаад л хоёлаа гоё газар амьдрий гэд. Яг тэр бичгаач нэг далаа шиг том нуур шүү дээ. Тий. Зах нь харагдахгүй тий. Зах нь харагдахгүй. Цаана Детройт байгаа шүү дээ. Тэгэнгүүт за яг тийм бичгаа нуурын иргэдээр амьдрий гэд. Тэгээ нуурын иргээр ингээд барьсан мангар үнэтэй. Тэгсэн чинь нэг газар ингээд айгу амар гоё байр. Тэгсэн мөртлөө яг нуурлуугаа харсан цонх балконтой байхгүй. Тэгээд даунтаунаас нэг 1.5 милийн зайтай. Тэгээд айгу боломж үнэтэй. Тэгээд шинэвтер байр. Апартмент байгаа шүү дээ. 22 дахь хамгийн дээд давхарт. Нуурын ирэг дагуу. Нуурын ирэг дагуу. Тэгэхээр вау, тэгээд нуурын цаанаас нар мандах байл харах юм биш тэгээд. Тэгээд маньч очоод нөгөө хүмүүстээ уулзаадсан. Айгу гоё байр. Тэгээд гэрээ ихийн тулд нөгөө 2 сарын депозит төлнө. Тэгээд нөгөө сарынхаа төрөөсөө төлөвлөсөн хамгийн маш авч байгаа байхгүй. Тэгээд байгаа бүх мөнгөө шавхаад хусуу гэсэн чинь хусээл гэж за хоёлаа хусъя гэд. Тэгээ нөгөө байрандаа орцсон. Тэг чи очиод нэг хэдэн сар л болж исэн. 6 сар ч лөө. Тэгээд тэгсэн чи юусэн шар хүн харагддггүй. East-ийн 400-гийн 32 дугаар стрит байхгүй тэр. Soft side-ын 32 дугаар стрит. Soft side даунтаунаас урагшаа гэсэн үг юм. Урагшаа. Тэрийг мэн мэдгүй ч. Тэгээд чи ямар ч East гэдэг чи бүр яг нуурын ирэг дээр гэсэн. Тэгээд яасан чинь эхэн дээр нэг амар happy байсан болохоор анзаарахгүй. Тэгээ анзаараас нэг ч шар хүн харагддаггүй. Аз хүн байдаг. За Америкт угаасаа л ийм юм болоо. Чикаго ч ер нь жоохон харууд ихтэй гисэндээ гэж тэр өөртөө. Өчигдлийн Живл Оско Моско ороод тэгсэн чи харуудынх нь оролт очиж
Сүүлд нэг монголчуудаас тэнд олон жил амьдарсан хүмүүс биш. Хаа нэг хүү яа та хоёр ч яасан тэнэг юм бэ гэдэг. Жилээр гэрээ хийцэн. Аавчад 2 сарын барьцаага ямар алдаа биш оюутнууд. Тэгээд манай хоёр чинь за окей гэж дүүрсэн. Тэгээд эндээ одоо амьдрыг угаасаа даунтаунтайгаа ойрхон юм чигээ. Тэгсэн чинь тэр нь арай нөгөө ажил хийдэг харууд. Яг харуудын хороол гэхдээ нөгөө ажил хуульч, эмчтэй тэ үйлчлэгч өгч хийдэг харууд амьдардаг. Яг юм нийгмийн ажил хийдэг тэ. Нийгмийн ажил харуулхээрээ л одоо тийм хүн биш штэ тэ. Тийм хүмүүстэй. Тэгээд тэр чинь 5 жил тэнд амьдарсан шүү. Яг тэр нөгөө тасцсан. Тэгээд тийшээгээ Азууд ч ерөн сүүлргээ шарууд ингээд нөгөө нүүж ирж мэрээд ингээд арай гайг болоод анх бол ерөөсөө тийм байдаг. Тэгэл хаяа ингээд тапаа гэл бондоо гараад. Тэр чинь даашаа машаа. Тэнсэнсээ морж ирэх гэж бодоод байгаа байхгүй. Тэгэл араас нь нэг 30 секунд ви. Тэнгүүт цагтаа дүргэн нэрээ те. Цавхаа ингээд харж байгаа шүү. Яг шалгаж шүү. Тэнсэнсээ морж ирэх гэж байгаа мó. Тэр апартмент те. Өөр. Ер нь тэгээд тиймэрхүү түүхүүд зөндөө байд юм уу? Яа тэгээд аль хот ер нь таалагдсан Америкаас. За LA бол гоё юм байлээ. Яг амьдрах. За би хамгийн номер 1 Чикагог нь. Ягаад тэгэхээр би зүгээр анх очсон болохоороо ш тэр юм уу тэгээд яг нэг юм найзууд бас байдаг гэдэг утгаараас тэр юм уу Чикаго ингээд нэг жоохон тийм ойрхон байгаад байдээ. Сэтгэлд ойрхон байгаад байдээ. Тэгээд цаг агаараа өвдөж бас байж байгаа. Жоохон сэрүүхэн нэр. Жоохон өвлөлөг тий. Монголлог шүү дээ ер нь бол. Тийм утгаараа ч юм уу Чикаго бол гоё. Тэгээд LA бол гоё юм билээ. Яагаад тэгэхээр зүгээр ингээд би нэг Сан Педро ч одоо нэг тийм хэсэг дээр Бобигийн очиж ирсэн аахгүй. Бобигийн очиод ингээл фронт ярд нэгэд Мексикуудын хороолол юм байна л та. Тэгээд тэр мижээ ингээд суучаа зүгээр бэк ярдууд харсан зүгээр далайн эрэг зүгээр гэж чууд юм доошоо. Тийм юм газар зүгээр ингээд байхад бүх хүмүүс нэм артист юм шиг санагдсан зүгээр тийч ингээд байж байгаа. Зүгээр ингээл годомжинд ингээл зүгээр мөнгө олохгүй л ингээл нэг авьяас үзүүлж байгаа ч гэсэн амар авьяас байгаа юм чинь. Энэ яагаад энд ингэ байгаа юм бол студ ороод баг те дууга бичүүлээд баг ингээд гоё одоо олооч гимээр ирнэ бол. Тиймэрхүү. Тэгээд сан бол nice. Жоо монголлог санагдсан. Монголчуудаас хамгийн ихтэй газар юм байлээ шүү дээ бас. Тий, ихтэй газруудын нэг хамгийн их Чикаго. Чикагод их байгаа. Тэгээд санд болохоор яг монголчууд ихтэй сангийн наадам дээр очижсэн. Бас наадам таарад ингэж ингээд тэгээд яасан чинь монголчууд ихтэй тэгээд юу юм ингээд бас манай уугна Үзи Мэг энтергээд найзууд бас тэнд амьдэрдэг. Тэгээ бас яг нөө даунтаун руугаа ороод нэг ийм нэг одоо сити гэж ярьд юм байл ч тэ. Тэр мөр нь яг ийм байгаа нь бас сонирхолтой. Тий. Тэгээ би DC-д очиж исэн юм байна. Яг очиж исэн хотод гэх юм бол Чикаго, DC, Чикагоос DC рүү машинаар явж исэн шүү дээ. DC гоё юм байлаа. Тэгээд LA, Сан яг гол газруудаар Нью-Йоркт очсон. Хамгийн сүүлд очихдоо юу яасан? Джейсон Манер Флорида очсон. Тэ, Флорида. Атланта хавар ерөнхийдөө очсон бас тэгэл тэнцээ бас цагаан он бас цөөхөн л юм билээ. Бас яг битүү хаалгын газар үед юм бил шиг 97% ч юм уу. Юунд нэг очиж исэн. Нэг жоохон хоош Балтимор. Балтимор ч бас нэлээ. DC-гээс жоохон хоошоо яваад Балтимор руу явангуудаа тэнцээ нэг найзтайгаа очиж байгаа байхгүй юу? Цингэл гээд найзтай. За чи тухайн үед бас 600 Lexus 600 гарцсан одоо 2 жилийн өмнө. Тэгээд цаа чи нэг 600 ярьж байна. Манайхан дээр 600 300 жоохон дуртай юм уу? Америкт татахгүй байхгүй нөгөө биш. Тэгээд Балтимор руу яваад тэр тэнцээ нэг ажилтаа байсан. Тэр ажлаа дуусгачаад одоо юу их вэ гээд тэгээ би нэг жоохон машинд нь PM уугаал жоохон чийлрээл явжсэн. Тэгэхээр хоёлаа энэ нэг North East гэдэг одоо Балтиморын бас хамгийн гэрో хэсэг юм шиг байна уу гэлдэж ийшээ явъя байлаа гэд.
Гэсэн чинь наа чи нэгшэн бас жоохон аюултай гэж бодлоо ч тий чи зүгээрөө гэлдэг чинь. За ч бас дэнжин мянгад өссөн бас сонирхолтой гар байгаа шүү дээ цэнгэл. Тэгээ манай яар. Тэгээ нэг багын найстайгаа олзоо зэрэг орчих шүү дээ. Тий. Тэгээд мигароо яриад окей манай ириш ингэ явлаа шиг. За хоёроо болгоомжтой яваараа наана цаана итгэхийг гүн рүү орвоо гэл. Тэгэл манай яар явж байгаа байхгүй. Тэгээд яасан чинь нэг юм хэсэг бүлэг ингээд нэг юм нөхдүүд байж хаар нэг оцсон чинь хамгийн эцдэр нь очиж. Баян шүн эцэл гэж ойлгосон шүү дээ. Би зүгээр тий. Манайс тэгж орчуулж байгаа. Зүгээр орчуул болтой дандаа яг монголоор аваад. Тий. Тэгээд тийшээ очиж байгаа бох. Тэгсэн чинь нэг юм 3 гар ингээд нэг найз өхнөөс олгосон нэг юм юутай доод чаржертай 3 гар. Энэ юм бэ гэсэн чинь юм асууя гэж дуудчихгүй. Тэгсэн чинь ирээл сонирхол чи энд юу хийж байгаа? Чи undercover юм шүү. Тэ цагдаа юм шүү гээл дааг. Хятад цагдаа гэж бодоо. Тий. Цагдаа магдаа юм шүү. Come on. Чи яг навшаа хийж байгаа юм аа гэлгүй. Би зүгээр юм хипхоп дуртай би өөрөө рэпер. Ми YouTube сууг энэ байна гээл нөгөө бүү чи эдэн миллион үзсэн байж таа. Тэрт бол амар том цохилт болж байгаа. Амар юм болж байгаа. Бүү чи стар юм байна гээл. Тэгээ чи хаанаас ирсэн гэсэн чинь. Чи хятадаас ирсэн үл гэж асууж байгаа чи. Үгүй би хятад биш. Яг энэ хятад Орос хоёрын дунд байдаг бүр газрын зураг үзлээ. Би нэг нүгэл байсан. Тэгээд угаасаа ууж явсныг ч хэлэхгүй бас зөрөгтэй. Гэхдээ сүнсийг мэдэрч чинь тэгээ гараад мэдэрч байгаа. Тэгээд би үнээр юм хипхоп дуртай хүн юм баг. Хипхоп юм калчер дуртай хүн юм байгаамаа. Ингээд зүгээр та хэд юу хийж амьдардаг яадаг энэ ч зүгээр ирж үзхийг хүссэн юм ба гэсэн чинь окей. Тэр авихаж байгаа атман гар юм шиг байна. Тэгэл тэр аваараа нөгөө гаруудаа ийшин тийш нь ягаал. Тэгэл тэгсэн чинь нэг дээрээс нэг гар хөө наа чи хийрсэн байгаа юм байл гэж шагаад. Ойлж мэрлээ. Тий яг нэг 3 дахь тоосон байж юм байдаг. Бид нар нэг жоохон бахтай байдаг байсан те. Тэгээ нэг ингээд байж идэг нэг гар байдаг шүү дээ. Тийм баар нэг прожектыг байсан гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь нэг гар гарч ирсэн л наа чи хинтээ юу яриад байгаа юм байна цагаан биш таач юм таач. Гар тийш доглон гар гарч ирдэг байхгүй. Гарч ирэнгүүтээ баг ерөнхийдөө нөгөө хэдтэй бас жоохон шургаал те. Наад бистаг чинь баг гисрүүл яад юм аа. Ингээд ерөнхийн нэг жоохон уур амьсгал нэг жоохон тийм болоод явчихгүй. Эвгүүрхэл манайсаа шууд мэдрэн штэ. Тийм. Эвгүүрхэл. Тэгэл за. Тэгэл тэгсэн чи цэнгэл рүү орсон чаа. За ерөнхийдөө явъя хөшөө. Гэл миний хаалга онгойлгочвол цаач машиндаа сууж. Тэгэл яхаар нь окей. Манай нэг хэнийсээ өглөөдөө. Нэг хэний өгөөл хэний ачцаа ижсэн ч байна. Тэгэл нэг хэний өгөөл за баяртай гэж үгийн зүрх шууд буцаал доошо уруудаад тэр үед шууд явцсан дээр. Тий. Тэгсэн чинь яг доошо уруудаал нэг за 4-5 годомжны цаанаас чинь нэг хэдийн өвжинэр сууж байна. Ах нар өөнөр бараг тий. Өөнөр шууд 70 насныхаа гэлүү тэмдэглэж байгаа. Юу байсан хүмүүс юм япав. Олбор шаар юм байсан хүмүүс юм. Годомжиндаа шууд ширээ засцсан. 2 хон боё хажуудаас суулгацсан. Тэгэл нэг хэний авч байгаа. За төрсөн өдрийн минь гэл нөгөө хэд дээр ятсан чинь энэ ч ингээ жоохон ингээ та хэд дээр очиж болох уу гэсэн чинь окей welcome гэлдэг чинь. Тэгэл тэр хэд дээр очиод жоохон сууж муугаал гэсэн чинь би Монголд гэж мэдэн штэ. Тэр төрсөн өдрийн эзэн өвж идэг жоо. Би Монголд гэж хаана тий би мэдэн штэ. Окей. Аль наашаа суу. За би ингээд зүгээр ингээд аялаад явж байгаа юм залуу маа гэсэн чинь окей. Аль наашаа суумуу гэл. Тэрний тэр ах хүүгийн төрсөн өдөрт бас очиод дараа ирэхэд ингээд та байж нэстэй гэсэн чи би хүчгүй л байж штэ welcome аа гэл. За зүгээр. Тэгээ хамт зураг мөргөө авахулаад. Гэтэ харууд яг үннийг хэлэхэд манд ингэж яг хоо тэнд дунд нь маань чи ингээд амьдарч байгаа штэ. Хар найз байцтай болоод хар ах махтай болоод ингээд. Яг л манус хэлсэн штэ. Монголчуудад жоо ойрхон санагдсан. Харууд бол өөр юм байлээ. Тий. Харууд Мексикод бол манустай мангар ойрхон. Мексикод бас яг адилхан юм л нэг юм. Яг л нэг юм баг царайж адилхан дээ зарим нь дээ. Өөрөө яг ингээд яг адилхан зовлон боолонтой нэг гарч байгаа нэг хөөрхөн хурган залжин санаа манаа бүх цайлган байлган байгаа. Хүүхдийн санаа гаргаж яг манус. Тэр нэг юм хөөрхөө. Надад бас зүгээр бас жоохон нэгдүгээр хороолт тал руугаа ч юм шиг. Надад яг тийг санагдсан шүү дээ. Харууд яг манайтай жоохон ойролцоо хүмүүс юм. Яг ингээд зүгээр ингээд юуны хувьд тийм байгаа ч гэсэн одоо нэг харагдах байдлын хувьд ч юм уу зүгээр юм соёлын ялгаа байгаа ч гэсэн зүгээр яг нэг дотоод нэг юм нэг
одоо чанар гэдэг шүү дээ. Тэ нэг дотоод арын шин тэрүүгээрж байгаа ойрхон санагцаа ингээд одоо өрөвдөж байгаа байдал нь тэ ямар хүнийг өрөвдөж байгаа ингээд ямар хүнийг биста энэ ямар биста гэж байгаа нэг жоохон ойролцоо санагцсан. Ер нь mainly одоо нөгөө mainly характер гэж байдаг шүү дээ. Эр хүний иршүүд байдал нь бол монголчуудтай айгүй ойролцсон. Монгол залуучууд ч Азууд дотроо одоо манайс зөндөл Аз орнуудаар явлаа шүү дээ. Азууд дундаа ер нь нэлээд иршүүд шүү дээ. Тэгээд ийм тодорхой зүрх хөдөлгөөн хүртэлтэй. Монгол охтууд чинь бас crazy шүү дээ. Crazy шүү дээ. Яг хар охтууд ч шүү дээ. Хоорондоо зодтолтно. Хэрэлдэн. Алуул хална шүү дээ. Эвгүй шүү дээ манай монгол охтууд чинь тий. Тэгээ хөөхөн болоод та хөөхөн болчихсон тий. Манай монгол залуучууд ч бас яг барьцгүй шүү дээ. Яг яах гээд байгаа юм. Инээж байгаа л бараг тий. Нэг юм сонин подтайсан гар ирэнгүүтээ тэр хооронд өстөр зөндөлж байгаа. Би нэг харахаараа хөөрнө. Тэгээ нэг хөвгөлтэй болчихсон. Яг тийм тий нэг олоод харахаар. Тэгээд ингээ пари мари энэ тэнд ингээ клубуудаар ингээ явчихгод за шаруудын клуб гээл нэг байна тий. Тэгээд за энэ цагаанууд их гээл за энэ бол ингээ жоохон Азууд их гээл ингээл ихсэл явгод шаруудын клуб жоохон хоорондоо юм яриад яваачууд юм жоохон юм ярих талдаа. Тэгээд за яг юунууд нь болохоор яг ингээл жоохон бүжиглээ жоохон ийм хөөмөд үсэл байж гоод Азуудын ордог баар руу орохоор л алж байгаа юм тий. Хамгийн шоу чиглэлээ манлай болсон байж байгаа. Айлч. За эрхэм хүнд сонсогчдоо Жошогийн подкаст эпизод 15. Өнөөдөр манай подкастаар Descent орж байна. Манайх зөвхөн YouTube платформоос гадна FM-үүд үзэгдэж байгаа. Тийм үү. Өдөр хотын 88.8 радио, Эрдэнэ хотын Эрдэнэтийн доолоо, Дархан хотын Эхлэл радиогоор цацагдж байгаа. Гэтэ яг одоо шуудаар биш л дээ. Гэтэ яг одоо Дархны залуучууд, Эрдэнэтийн залуучууд сонсож байгаа. Тэгэхээр хэрвээ энэ дундаас нь гинт ороод ирсэн бол энэ подкастыг яаж ихнээс нь сонсох вэ гэхээр Joshua's podcast гэдэг англиар бичээд тэгээд ихнээс нь Descent гэж бичгээд шууд гараад ирнэ. Эпизод 15 гэдээ гараад ирнэ. Тэгээд ихнээс нь сонсох боломжтой. Тэгээд бид хоёр бол бас эртний найзууд, танилуд учраас ер нь ингээд чөлөөтэй сайхан яриад явчих. Ер нь ямар нэгэн бэлдсэн асуултгүйгээр бусад одоо нөгөө подкастаар ярьсан яриануудыг давтаж та бүхэнд хүргэхгүй тулд ер нь бол ингээд гоё яригдаагүй сэдвүүдийг гоё яриа явчих гэж утсан юм аа. Тэгээд нээлттэй чөлөөтэй явж байгаа. Ямар нэгэн ярилцлагын нэвтрүүлэг биш, подкаст гэдгийг та бүхэн ойлгоорой. Ингээд манай өнөөдрийн подкастыг ивент гэж байгаа UBX Electronics-ийн хамт олондоо маш их баярлалаа. Ивент гэж байгаа рекламыг хэдхэн секунд үзээд эргээд уулзцгаая. Маш гоё гүнзгий ярианууд та бүхнийг хүлээж аваа шүү. За ингээд Joshuaгийн подкаст эпизод 15 үргэлжилж байна. Өнөөдөр манай зочноор rapper Descent. За манай Descent бол яалтчгүй энэ Монголын урлагийн тогоонд маш олон жил явж байгаа рэперүүдийн нэг. Тэгээд хизээч ерөөхдөө үндсэн одоо ранка доош нь унаж байгаагүй. Миний нүдээр бол өсгсөөр яваа баярлаа гэж маань хардаг. Тэгэхээр ер нь бол одоо даавхан зэгнээд явах хэрэгтэй тий. Шударгаар авах. Өнгөрсөн жилийн тоглолт бол ямар амар байв тий. Ер нь бол стадионыг яг статистик талаас нь харахад дүүргэж байгаа уран бүтээлчд тэр тусмаа одоо ганцаархна гэсэн үг шүү дээ. Яг би даасан тий. Хамтлаг бол биш. Бүр гав соло тий. Соло рэпер бол яг цөөхөн байдаг. Тэгээ энэ дээр бол яалтчгүй би бол нөгөө 20 гаруй жилийн өмнөөс одоо Бронго мэдхийн үед бол за бүх нөхцөл байдлууд дээр боломжууд дээр сайн ажилласан. Ууггүй байсан үр дүнгээ бол өнгөрсөн жил авсан. Өнгөрсөн жил бол тэр өдрүүдэд бол яалтчгүй Улаанбаатар Descent-аар амьсгалсан. Тэр туг гоё байсан шүү. Descent туг бол бас яалтчгүй Descent болгосон. Тэр тоглолтын үеийн сэтгэл зүй тэр талаас одоо хойлоо жоохон хөгжим яриа л да тий. Тэр одоо тайз засалт одоо тэр арын баг тэгээд тийм их хүн яг зөвхөн чамааг үзэхгээ цуглдсан тий. Чи болон танаа крүү үзэхгээ цуглдсан байх тэр тайзан дээр яг панк гэд хамгийн анхны гарах мэдрэмж энэ талаас
За тоглолтын продюсерээр халзаах ажилласан. Даваасаар халзаа. За тэгээд яг тоглолтын найруулга арын алба янз бүрийн юмнууд дээр зохион байгуулах юмнууд дээр нисхийн entertainment анар тэргүүтээ хүмүүс ажилласан. Тийм тэгээд баажа маань тайз майз ерөнхийдөө юм дээр одоо 333-ын баажа маань ажилласан. Ерөнхийдөө яг нэг тиймэрхүү бүрэлдэхүүнтэйгээр тэгээ бас мэдээж зөндөөл хүн байлгүй яах вэ? Тиймэрхүү бүрэлдэхүүнтэйгээр ерөнхийдөө орсон. Тэгээд юу яадаг аахгүй. Яг тоглолт болох өдөр би нэг тайзны аргашаа орохгүй машиндаа яг нэг артистууд ордог яг гейт дээр машиндаа суугаад нэг хэсэг ингэ байж жаад. Нилээн төхүүлж жаад харанхуу болж байгаа нь баг 915 мав гэж болж байгаа шүү дээ. Тэгж харанхуу болж байна. Тэгээд нилээн төхүүлж байгаа. За одоо хувцас айлгээд найруулагч хэлээ. За окей орж хувцас айлал. Тэгэл боги ах манай хэд мэд өгнөрөө ирсэн тайсны ард суужсан нөгөө стадионы над руу шууд юу өгцөн дэлгэх зөгцөө миний яг нөгөө хувцас гасар дотор тэгэл ингээл харчихсан чинь ерөнхийдөө за нэг стадионы нэг тал авцаа сэрэгдэв байсан аахгүй хэдий үед 8 өнгөрж явахт штэ орой 8 өнгөрж явахт тэгсэн чинь л яг манай наа тэгэл за одоо уусаа хүмүүс юмста яг хувцас айлж молиол те нэг хүүхд мөхтэй нэг ээж аавындаа хөргөж өгчөөл ингээл тэгэл найсалж байгаа штэ одоо л дөнгөж ингээ найсалж байгаа жоо хүлээчих гээл тэгэл уусаа 9 гэж эхэлнэ гэж ерөнхийдөө тооцсон байсан. Тэгээ 9:15 хүртэл нэг жоохон яг нөгөө нээлтийн салиут гэрэл ч юм уу нэг тиймэрхүү байдлаасаа болоод жоохон харанхууд харагдвал гоё байсан юм шиг байгаа. Байсан юм шиг байгаа ч гоё байсан аахгүй. Бас нэг жоохон харанхуу орчин зориулсан. Бүхэл өнгөрсөн бүх хугацаанд чиний мөрөөдөжсэн тоглолт чинь тэр болж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл за окей 15 минут сонглаа гэлдэг чинь. За окей. Над дэлгэцээ авахгүй минь дэлгэцээ хаагаа ийцсэн. Тэр нөгөө нэг стадионы тал өнөр байсан. За би ерөнхийдөө нэг иймэрхүү тоглох юм байна гэд ойлгоцсон байгаа шүү дээ би. Тэгэл за окей. Гээл тэгсэн чинь нэг 9:10 маргагийн үед тайзанд гарахын өмнөхөө за тасан бэлнэ хувцаа өмснө гэж найруулагч тэгэл бэлэн. Тэгэл хувцаа өмсцөө. За дийг дэлгэцийг өг гээл тэгсэн. Дийг дэлгэц гараад ирсэн чинь битүү болцсон бэ тий. Суудлаа муудлаа. Тэр хүн 20 минут л аваш тий. Тий, тэр хүн нэг хугацаанд шүү дээ. 30-аас 20-30 минут л байгаа шүү дээ. Тэр хугацаанд дүүрсэн би тий. Тэгэл хүмүүс ирээл нөө нэг мерчендайзинг юмнууд дуусчлаа, фотолог тийм юмнууд дуусчлаа, ийм юмнууд дуусчлаа. Нөө нэг пивнүүд нь баг дуусчлаа гэл тий. Бүх юм дуусаад эхэлж байгаа байхгүй. Тоглолт дөнгөж яг эхлэх гээд ээждэг. Тэгэл нөгөө дүүнер тэгээ энд асуунд бүх дүүнертаа миний тоглолтод төрүүлсэн ирсэн бүх дүүнертаа баярлалаа гэд хэлээ. Өнөөдөр үзэж байгаа хаа. Манай хоёрын подкастыг бол үзнэ. Өнөөдөр бол бүгд үзэж. Тэгээд дүүнерийн яг хугацаан дээр ерөөхдөө ингээл хүмүүс нь ингээл цуглараад иймэрхүү юмудаа яг нөгөө warm up хийгээл тэгэл за гарах боллоо гээл тэгж байна. Тэгэл миний нөгөө нэг дээр нэг толгой байдаг шүү дээ. Толгой молгой ингээл юм яриад ингээл яг нөгөө зохиолын дагуу тоглолт эхлэх боллоо гэл хаалга нээглээ. Бөө утаан донд салют ягаал хүмүүс тэгшин чинь хүмүүсийн орилоод төгжим сонсохтой болчтой бэл. Тий. Өг мөгөө мартсан уу? Мартаагүй. Ог тийм бол ер нь гайгүй шүү. Тэгээд яг нөгөө юун дээр болохоор хөгжмөндөр би яг ингээд хөгжмөө алдчихсан. Нөгөө миний бит байх. Тий. Яаж би энийгээ хоёулынгийн зүгээр гэсэн юм жоохон нэг жоохон ингээд бичгээр арай амаа байдаг те. Нэг жоохон орчны шуум сонсгоод тэгсэн чинь нөгөө хүмүүс мэдээс тоглолт эхэлж байгаа ингээл бөөн гэрэлж идэн оч мамраал гал мал болол тэгсэн чинь хүмүүсийн нөгөө шууг нь хөгжим байхгүй болчтой. Тэгээ тэр яг нэг нэлээд сая бэлтгэл хийсний үр дүнд тэгэл би за миний дууч нэг иймэрхүүдээ гээл хусаал байсан. Эхний нэг за нэг 20 секунд шууд ингээд хөгжимгүй болчихж байгаа байхгүй. Гэсэн ийм юм дуулаа. За би алдахгүй. За иймэрхүү л дуу юм чинь пикник гэдэг дуугаар гэсэн. Тэгэл хусаалсан. Тэгсэн чинь ямарсан алдаагүй байл бичлэгээ үзсэн чинь. Тэр бас одоо яг ингээд яг уран бүтээлч тэ рэпер, артист, поп тэ сингер юу гэдэг дуучин бүгднгийнх нь хувьд ер нь бол
Энэ яг бүгднийх нь яг өсөн хүлээдэг яг зүйл баха. Тий. Зүйл. Ялангуяа стадион бол тий зүйл байх нь мэдээж. Тэгээд бас юм том юм тий том сав штэ. Тий том сав. Тэрийг бас ингээд дүүргээд тэр дүүрэн ингээд хүмүүстэй яг өөрийнхөө одоо туулж өнгөрөөсөн хугацааныхаа бас юмудаа ингээд амьдаар дуулж өгнө гэдэг яг нэр хүндээ эргэлсэн юм бол миний хувьд. Тэгэл маш сайхан за окей энэ тоглолт сайхан болох нь ойлгомжтой боллоо гэдэг нь яг миний аятай хамт давхцаж яг хамт орж ирсэн л тээ. Тэгэл за окей энэс хойш тэгээд алдсан ч яах вэ? Тэгээд одоо янз бүрийн юм уу ярмаар байсан юм ярьсан ч яах вэ? Зохиолыг заримдаа бас нэг жоохон бас өөрчилсөн ч яах вэ гэдэг шууд ингээд уужраад ингээд явчихж байгаа юм чи. Яг тайзан дээр гарах хэсэг хамгийн хүнд хэсэг нь л юм билээ ер нь. Чистний эхний хідэн дуугаа чистний дуулсан баг. Тэрнээс хойш бол тэгэл ер нь бол манч нөгөө зөндөө барууны рэпрүүдийн тоглолтуудыг үзчихсэн л та. Тэгээд эхний эдийгээ нэг цэмцгэр яваал тэгэл тэрнээс хойшоо бол үгээ мартаал тэгэл дундуур нь шууд мартангуудаа шууд өөр үг үгэлж мөглөө. Лилвэн ялангуяа тийм билээ шүү. Тэгээд нөгөө орж ирсэн Kanye West-ийг нь бас зочин артистууд байна шүү дээ. Зочин артистууд ороод ирэхээр амар тайвширт юм байна. Ганцаараа эхлээл ингээл зүтгүүлэн жоохон юм хариуцлагатай ажил юм шиг надад санагдаал ингээд зүтгүүлж исэн чинь яг нөгөө зочин одоо хийж орж ирлээ тухай үед ингээл зочин артистуудаас ингээд нэг нэгээр нэмэгдэж ирсэн ч окей. За тэгээд шууд тэгэл биеэс бол тавиал окей. Тэрнээс хойш бас сайхан байсан. Шампансыг уугаал. Ярих юм яриад толгаал. Тэгэл. За чам нэр баяр уу. Чи ер нь бол багийн Монгол рэпруудын хизээч амьдралдаа үзэхгүй зүйл шүү. Тэгээд ялтчгүй цөөхөн үедээ рэпруудын энэ стадионыг тултан дүүргэн гэдэг чинь бро. Энд чи зөвхөн рэпруудын хувьд биш Монголын урлагийн маш олон жил зүтгэсэн хүмүүсийн хувьд бол мөрөөдлийн зүйл шүү дээ, тий. Тэрийг хүртээд аваад тий тэр гоё мэдрэмжийг мэдэрсэн энэ олон жил тууштай явсны эцэст тий. Тэгээд хизээч нөгөө мань чи одоо үзэгчдийн өмнө шууд хэлэхэд бэлдэж байгаа биш. Наад тэг шаардлага байхгүй. Зүгээр бродо бид нар чи одоо 20 хэдэн жилийн өмнөөс би нэгэ мэддэг болохоор хэлж байгаа. Энэ гоё мэдрэмжийг мэдэх чинь бас ховтой аавын хүүгийн амсдаг тэр гоё мэдрэмж. Тэгээд энэ дээр хүртэл яг амар хэлбэр замыг сонгоогүй. Ялцчгүй анхныхаа эхлүүлсэн миний нөгөө итгээгүй за ээжтэй хэцүүхэндээ гэж бодож исэн юм явсаар аваад одоо хүмүүст ойлгуулад тэр хүмүүс ойлгохч цаг нь болоод тий үзэгч сонсогч чинь бас хөгжлөө шүү дээ 10 оноос дэлхийн ертөнцийн өөрчлөгдлөө тий YouTube-тэй болчлоо бид нар чи Google-тэй болчлоо гар утсан дээрээ компьютертэй болчлоо тий тэгээд дэлхийтэй ойролцоо очоод тэгээд нэг жоохон хилтэй болчлоо тий тэгээд ингээд за гэдэг тэгээд энэ тууштай тий сонсч үзэж чаддаг болчлоо тий тэгээд тууштай явсныхаа эцэст хизээч өөр зүйл рүү урахгүй явсаар аваад энэ мэдрэмжийг энэ зүйлд хүрсэнд бол маань чи чамд бол баяр хүргэе. Тэгээд танай крут ч юм бас маань бол маш их хүндэл бол өгдөг. Тийм ба. Тэгээд одоо CCB тий цаашдаа яа гэж бодож байна. За энэ ингээд нэг юм том зүйл бүтээлээ. Тэгээд нэг хуудас юм уу тий? Нэг хуудас дараагийн хуудас чи дараагийн chapter эргүүлнэ шүү дээ. Тэгмээд одоо бол одоо нөгөө октоудтай нэг том лейбл явж байгаа шүү дээ тий. Ladies only тий. Тэр бас нэг 4 рэпер ах шүү гэсэн 4. Тийм 4 рэпер дуучин. Тэн дээр яаж collaborate хийж байгаа? Producer маягаар явж гэнэ үү? Чи студиуд болцсон байна уу? Эсвэл зөвхөн одоо менежмент тал руугаа явж гэнэ үү? Яг студио гэх юм бол яг Ladies only гэдэг яг тусдаа яг би даасан яг юу? Одоо лейбл компани. Ер нь бол яг продюсинг болон менежмент талтай явж байна. Тий. Продюсинг талдаа ерөнхийдөө яг давамгайлж мьюзик продюсер болон гүйцэтгэх продюсер гэдэг ерөнхийдөө өөрөөрөлтөөр оролцож байгаа. Тэгээд дээж одоо тэгэл продюсер гэдэг чинь яг хүн болгоны хувьд бас нэг өөр ойлголт ч та ер нь бол
яаж продюс хийх нь яг нэг тэр хүний онцлог гэдэг ч юм уу. Миний хувьд болохоор ерөнхийдөө яг хөгжим талаас нь болон яг нэг туршлага талаас нь яг нэг карьер туршлага талаас нь илүү их октодтойгоо ойрхон байгаа зөвлөхийг хичээж байгаа гэх юм уу. Яа ladies only гэдэг дөрөв одоо эмэгтэй рэперуудын зах зээл Монголд арай онгорхой байна гэдэг талаас нь уу эсвэл эмэгтэй хүмүүстэй ажиллахад арай амар байна уу? Эмэгтэй хүмүүстэй ажиллахад бол эрэгтэй хүмүүсээс ажиллахаас арай илүү хэцүү. Ер нь бол ойлгомжтой шүү дээ, тийм. Ингээд би ч эрэгтэй хүн болохоор ингээд наад захын ингээд бидний одоо хооронд гэх юм уу ийм саналын зөрүүнүүд одоо нөгөө юмныг харах юмны өнцгийн ялгаанууд гарна. Тийм. Тэгээд яг хэцүү амархан гэдэг талаасаа бол биш. Эмэгтэй артистуудын зах зээл ер нь бол онгорхой байсан. Яг эхнийх нь юм байна тийм. Эхнийх нь. Хоёрдугаар гэх юм бол яг ингээд зөвхөн яг дан ганц эмэгтэй артистуудаар яг одоо артист бага бүрдүүлсэн team label бас байвал дэлхийд баг би нэг ер нь бол сонсож байгаа урд өмнө. Тэгээд тэр утгаараа бас зүгээр надад юм би нөгөө яг продюсингийнхээ хувьд бас шинэ минь юмнуудыг хийх жоон дуртай талтай. Тийм болохоор надад их зүгээр санагдсан. Тэгээд чиний хувьд яах чинь одоо ингээд продюсер амьдрал руугаа орж ийн үү эсвэл 26 онд чамаас дахиад уран бүтээл тоглолт ч гэдэг юм уу те. Тэр юмнууд юу вэ бро? 26 онд нэг ямар төлөвсөн юм бол алга. Тэгтээ одоо яг дуу ихэ болно гэсэн үг бол биш. Тэ. Би нэг арай нэг жоохон өөр нэг зүйлийг олж харчаад байгаа юм аа. Яг өөрийнхөө нэг өөр сонирхлыг гэх юм уу. Гэтэ хөгжмөнтэй холбоотой байсан. Хөгжим. Энэ цэвэр дуу хөгжим. Тэгтээ арай нэг жоохон тийм өөрийнхөө нэг ахаад нэг энэ тал руугаа бас ахаад нэг жоохон бас байвал зүгээр юм уу гэдэг нэг юм олж харчаад байгаа. Яг одоо бол ингээд хийгээд үзүүлсэн л дээр авах л та. Тэгвэл level up маягаар нэг жоохон тиймэрхүү юм дээр яг ажиллаж байгаа. Жоохон судалгааны тэгэл нэг өөрөө бас жоохон сурах хэрэгтэй байна. Нэг тиймэрхүү юм дээр яг өөрөө завсарлага авч байгаа юм дээ. Тийм завсарлага авч байгаа гэсэн үг. Тий. Брог ерөөхдөө одоо ингээд бас нэлээд олон жил энэ урлагт явсан хүний хувьд ер нь за цэцэвстэй боли гэдэг тийм үе тохиолдож ирсэн үү? Ер нь амьдралын нэг юм уналттай үед байдаг шүү дээ хүнтэй. Бүр ингээд гэмээр те бүр байсан. Хэд тохиолдсон. Нэг удаа бол яалчгүй. Тэр үеийнхаа одоо ер нь бид монголчууд бид нар бол бас маш олон залуучууд уналттай үе дээрээ байж мэдэн шүү дээ тий. Тэгэхээр үүсээ нэг хүмүүсийн бол карьер яг эхэлсэн бол яг зөвхөн богино хугацааны карьер гэж харж иж магадгүй насан туршийн карьер гэж харж иж магадгүй шүү дээ хүмүүс артистууд тий. Гэхдээ яг одоо яг над шиг яг юм за би энэ хөгжмийг бас яг ингээд юм амьдралаа болно, ажиллаа болно гэсэн яг бодсон байгаа яг залуучуудын ч юм уу яг дүүнэрийн хувьд хэлэхэд ямар ч нэг тийм бол гарч ирдэг юм биш. Яг ингээд юм болохгүй, юу ч болохоо явж байна. Юу ч болохгүй. Хичээгээл хийгээл амьдралдаа ч хичээн те ажил дээрээ ч хичээн ингээд хичээ хийгээд байхад нэг л цаанаасаа нэг болохгүй нэг юм нэг цохион таарахгүй гэдэг ч юм уу те нэг юм ховилдоо орж ирэхгүй юмнууд нэг тиймэрхүү үе дээр тэгээд за ер нь нэг болдог ч юм билүү би яагаад заавал ингээд рэпер байх гэдэг гэж ер нь бол нэлээ хожуу бодсон шүү тэрийгээ одооноос ярих юм бол саяхан гэсэн үг тий тэгж нэг бодож ирсэн үе байгаа тэгээд тэрэн дээр би найзуудаас хэлдэг гэсэн одоо дотны найзууд яг өөрийнхөө яг хамгийн ихний тойр хүрэлцээ хүмүүстэй хэлдэг гэсэн нэг мачин боллоо. Энэ биз дахиж нэг дуу муу хийхгүй зүгээр ингээд зүгээр алга болоо шаач энэ амьдралаас гэжсэн үе бас байгаа. Тэгэл яагаад ч зүгээр ингээд нэг цаанаасаа би өөрөө бас дуртай юм аа. Бас хайж чадахгүй л ер нь бол за болчих гэж нэг хэсэг үзээд бүр ингээ болоод шал өөр юм хийхийг завдаад
гэж оролдож үзээд тэгсэн чинь би чи тэр юм зориулагдсан биш энд зориулагдсан хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ за окей. За тэгвэл ийм бол окей. Хаад ингээгээл. Уран бүтээлтэй холбоотой бол тийм юм байна. Яг нөгөө эр хүний амьдрал шүү дээ. Монгол Венесуэль Монгол эр хүний амьдралын уналт байдаг шүү дээ. Нөгөө хоолны ч мөнгөгүй болоо тий. Амьдрагч газаргүй болоо тий. Тийм үе тохиолдсон уу? Ер нь тохиолдсон. Ер нь бол гээд кармага шалгасан ч те 200 төгрөг гарч ирэх жишээ нь. Хэдэн онд яг бүр хамгийн ёроолыг нь хоёлаа яриа л да. Энэ болохоор яг аз олж яг миний амьдралын энэ үе болохоор жоо эртхэн тохиолдсон. Манай анхны одоо манай том хүү төрөөд өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа. 16 үрж байгаа. Хүүгийн минь төрсөн өдөр болоо. Тэгээд төрсөн өдөр бишээ. Төрөөд манай хүү. Тэгээд за одоо энэ тохиолдол яадаг вүлээ гэдэг нэг А бэж үзээгүй. Тэгээд нэг юм янз бүрийн хариуцлага үүрж үзээгүй. Өөрөө бас хүүхдэл байгаа шүү дээ ер нь бол. Дөнгөж 19 20 настай. Тий. Тэгэл ингээл тийм хэрэгтэй боллоо гэлтгсэн чинь ингээ харсан чинь 200 төгрөгтэй. Өөр юу ч байхгүй. 200 баг юу ч авч хүрэхгүй зэ. Тэр үед чинь юу ч авч хүрэхгүй шүү дээ. За нэг бох мохил авал яадын хийсэн шүү дээ. Тэгэл за эн чинь бас нэг арай өөр зүйл намайг ухтаж авч байгаа юм байна штэ. Гэл нэг дан гэл нэг юм цогтын байлээ ер нь бол амьдрал өөрөө. Тэгэл за окей арай нэг жоохон өөр байх хэрэгтэй юм байна. Одоо би ингээд хүүхэд насаа ингээд өнгөрөөж байгаа юм байна те. Өсвөр үеэч гэдэг юм уу. Тийм юм ингээд өнгөрөөж байгаа юм байна. Би энэ ийм хариуцлага үүрэгтэй болж байгаа юм байна гэдэг дээр ерөнхийдөө яг ойлгож ирсэн. Тэрнээс хойш ер нь бол нэг тэгж яг амьдралын хувьд гэх юм уу яг өөрийнхөө нэг эр хүнийхээ хувьд ч юм уу тэрнээс хойш одоохондоо бол тэрнээс хойш нэг доошлоогүй дээшилжил яваа гэж боддоо шүү дээ. Тий. Яг одоо унтсан байгаа манай нэрийн подкастыг сонсоод үзээ те. Байж болно шүү дээ те. Юун дээрэж байж болно те. Аль ч үе дээрээ байж болно. Ажилгүй болцсон ч юм уу, найз өхнөө салцсан ч юм уу те. Ээжээсээ ингэсэн германд нь явж мөггүй. Манайс бол тийм үү зөндөө ихсэн шүү дээ те. Яг тэр залууд тэр охинд те тэр хүнд хандж хэлэх үг гэвэл юу байж болох вэ? Би бол шууд босоод гараад явал гэж хэлмээр. Шууд босоод гадагшаагаар. Гадаа ч ингээд гадагшаа гаргадаг нь болохоор зөвхөн шууд ингээд алхаад гараад яв гэсэн үг биш шүү дээ. Жохон бусад нөгөө нэг орчин тойрны анзаар гэсэн үг байхгүй юу ер нь бол. Жохон анзаараад үз тэнгүүд энэ чи ганцаараа ингээ ертөнцийн ёроолд байгаад байгаа юм биш те. Тинчээ чамтай адилхан ийм зөндөө олон аавын хүү охин те ингээд сэтгэл санааны болон за материалын байдлаар ч яж болно шүү. Тэр нөхөнд ингээд унцсан ингээд юу ихе мэдэхгүй байж магадгүй. Гэтэ зүгээр шууд орчин тойрны нэг анзаараад үзэл гэж хэл. Шууд гадагшаагаар өөрийнхөө нөгөө нэг ертөнцөөсөө ахаад нэг гадагшаа гараад үзэнгүүт тэнцээ бас ахаад чамд шинэ боломж шинэ хаалга тиймэрхүү юм зөндөө юм байгаа. За ийм биш юм арахаа. Тэгээ ер нь бол дээр хүнд хэцүү яг юм хурдталд орсон үед бол зөндөө байдаг. Ялангуяа өнөөдрийн Монголын нийгэмд бол бид нэр бол бас зөндөө байлдаж амьдарч байна да. Байлдаж байна. Бид нэр одоо би ингээд нэг хүний зураг гаргасан байхгүй. Энэ тал дээр би нэг өөр дээрээ тавьж үзэхгүй тулд би өөрөө хитрхи сенситив хүлээж аваад иж магадгүй шүү дээ. Тийм учраас би за нэг хүний зураг гаргаж. Энэ хүн 10 жилээсээ хичээсэн. Бүх хичээлүүд дээр онц гарч ирсэн. Их сургуульд хүссэн сургуульд орж чадсан. Төгссөн, онц төгссөн. Улаанбаатарт. Хичээсээр аваад гадны тэтгэлэгт аваад гадны том сургуульд сурсан. Хажуугаар нь ажил хийсэн. Хичээсээр аваад 2 3 хэлтэй болоод тэр тэтгэлгээ хаагаад тэр сургуулийг төгсөөд Монголдо ирээд тэр American Bank of America ч юм уу Chase Bank-д ажиллах боломж нь тэр хүнд байсан.
Тэгээ Монголд ирсэн. Яа тэгээ Монгол улсаа хөгжүүлэх гэдэг. Монгол улстай ажиллах ёстой шүү дээ тэр хэмжээнд авсан гэдэг чинь. За тэгээ Монголдо ирсэн чинь Монголын нийгэм, Монголын тэр шудраг бус албан тушаалын томилгоо тэр хүнд шудраг бус хандсан. Ийм сэтгэл өөрчлөлт ирж байгаа хүнд те. Ааха. Тэгэхээр бид нар яг нэг ийм газар руу яваад орчлоо. Тэгээ Монголын одоо тэр гоё позишнууд, гоё албан тушаалуудад хэн очиод байна гэхээр нэг бол баг залуу наснасаа нөгөө манус буцаан байхад нөгөө оюутны холбооны дарга байсан гарууд чинь нам амд ороод ингээд явсаар байгаад олон жил болоод нөгөө итгэл хүлээчих. Лаг хөгжсөндөө биш даргын итгэлийг хүлээнэ гэдэг чинь маш чухал байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө бүх нууцыг нь мэддэг, задлахгүй. Тэгэхээр дээгүүр албан тушаалуудад очичоод дээрээс нь танилтаа болчих те. Гэдэг шиг одоо энэ дээд Монгол улсын одоо дэд бүтц удирдлагын түвшний бүтцүүдэд ерөөсөө л нэг гадаад дотоодод яг энэ миний ярьсан дүр биш өөр замаар явцсан хүмүүсийн дүр тодорч гарч ирээд бид нар юм шудраг бус нийгэмд амьдраад тэрэнд жоохон стресстэй тэрэнд энэ дэд бүтцийн асуудал хотын дэд бүтц гэх те эднэрт бид нар уурлаад бухимдаад амьдраад нь штэ. Сүүлд бас би чиний постыг уншижсэн. Яг энэ нийгмийн асуудалтай холбоотой энэ дарга нар энэ дээр холбоотой бас юу үзэл бодол явж исэн. Тэгээ Монголын нийгмийг хоёлоо ярил л да тий. Урлагаасаа жоохон гараад. Би чамд юу хамгийн их чамайг стресстүүлж байна? Ямар яач бол дээр вэ гэдэг гаргалгаа чамд байна. Нэг уус төрчихгүй байлаа зөвхөн нийгэм тал руу л ярьчих. Тийм би зөв өөрийнхөө бодож байгаа юм аа л ярьчих те. Одоо нөгөө бодлогоо боловсруулад шийдвэр гаргадаг хүмүүс байгаа шүү дээ те. Нэг тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар зүгээр ингээ ажиллаа хийж мэдэхгүй байгаад над жоохон би мэдж байгаа мэдэхгүй байгаасаа мэдэхгүй байгаа л да би бас мэдэхгүй байгаа. Гэхдээ яг за Жошуа гэдэг хүн энэ подкастыг ийм төвшөнд ингэж авч явж чаднаа гэж байгаа болохоор энд сууж байгаа шүү дээ. За Десант гэдэг хүн за Big Fish гэдэг энэ тоглолтыг би ханган ийм сайн хийж чаднаа. Тэ хүмүүс ингэж ирж үзэн дэмжиж ирнэ гэдгийг мэдээд ингээд тэнцээ тоглолтоо хийж байгаа гэдэг шиг бас яг тэнцээ яг манай хоёртой адилхан бас нэг зүгээр албан тушаал واخхой ажил واخхой. Тэр ажлаа хүмүүс нь хийж чадахгүй байгаад л би нэг жоохон депресстэй байгаа юм бол. Үнэхээр хийж чадахгүй байгаа. Манчин бол ингэж байгаа байхгүй. Бид нэр бол одоо Монгол залуучуудын яг нэг нэгэнд битэрч байгаа байлаа 100 айлах те яг ингээд би өстөр түрүү нөгөө нандаа яриад 2 дугаар ярина. Цаалын нандаа яриа. Манай хоёр яриа сууж нэвтрүүлгийн өмнө. Бид нар яг тэр амьдралаар өссөн юм билээ. Би нэг ганцаараа тэгээгүй юм билээ шүү дээ. Нийгмээрээ л тэгээд өссөн. Тэгээ бид нар яг бөөнөрөө л нэг тэгээд нэг юм нэг тиймэрхүү нэг хоёр идэхгүй хоосоо ханахгүй нэг тиймэрхүү л амьдралтай бүгдээр өссөн. Гэхдээ амар аз жаргалтай л байсан тухай үедээ бол те. Одоо ч бодоход сайхан те. Тэгээ бид нар ингээд бүх салбарын одоо хуульч, эмч, шүдний эмч, багш нартай бид нар бүгдээрээ 10 жилдээ их сургуультай хичээгээд бүх тэр мэргэжлүүдээр очисон чинь бид нар тэр мөрөөдлийнхөө байрыг авцсан. Нөгөө машин авцсан. Төлөө дуусгацсан. Нөгөө болж исэн мөрөөж исэн төлөвж исэн юм аа тийм. Тэгсэн чинь яг гоё амьдрий гэсэн чинь манай гэрийн гадаа машин тавих зөксөл байхгүй. Би ажил руугаа очих хугацаанд одоо нөгөө хүүхдээ цэцэрлэгээр нь ч юм уу сургуулаар нь хүргээд өгөх гэсэн чинь амар утаатай болохоор манай хүүхд танид төрчих гэдэг ч юм уу те бидрээс шалтгаалгаа бид нар бол тултал хичээсэн байгаа шүү дээ. Нөгөө гадаа дотоод Монголынхаа сургуульд нь сураад ширээн дээр байгаа ажиллаа хийцэн байгаа. Ширээн дээр байгаа таскийг тэр чинь бөөн семестрийн ажлууд ч гэдэг юм уу те баахан юмуд болж байгаа шүү дээ. Бүгдэн дээр нь бид нэр сайн байсан. Бид нар нөгөө машина авцсан тэгсэн чинь биднийг зовоогоод байгаа нь энэ хотын дэд бүтэц зохион байгуулалт энэ улсын байгаа царай нь бидрийг нөгөө амьдралын quality, life quality-г нураагаад байгаа болохоор бид нар стресстэй дээ шүү дээ тий. Тэгээд хүмүүс гадагшаа яваад байна. Зарим цогтож шүү дээ. Гадагшаа явж, зарим нь тэгээд зүгээр шууд тэр замыг шууд сонгож ийн гэж бодлоо. Тий. Одоо яг мөрөөдөд ингээд
за би тийм байхыг мөрөөдөөд ингээд за байр машинаа ингээд авчлаа. Ингээд явж исэн чинь тэдний хүүхдүүд нь гингүүтээ шууд яг одоо нөгөө нэг тэр хин нэгний одоо хамгаалдаг ч юм уу те хин нэгний нууцыг мэддэг ч юм уу яг нэг тэр одоо байрал дээрээсээ шууд тэр замыг сонгож явж байгаа гэдэг л та. Тэр нь хамгийн харамсалтай л байгаа юм да. Тэг ингээд үргэлжлээл. Наан ингээд өөр хүн байгаа ч гэсэн цаана эзэн нь өөр хүн те. Бид нар бол яг нэг ийм л угаасаа манай үзэгч бүгд мэдчихэе те манай хоёрыг баг ямар амар яг үннийг ярьчваа л гэж бодож байгаа. Бүр монголчууд яг бид нар нэг ийм сонин тогтолцоонд орчлоо. Гэтэ одоо энэ дээр нэг гунж утраад байх юм байхгүй. Бид нар бол үргэлжлүүлээд явна хийдэг юм а хийн. Тэгэл явж идэл бүх юм сайхан болох байх. Энийг аль болох ил гаргаж ирж тоолгож онцолж байгааг ярих хэрэгтэй юм шиг байсан шүү дээ. За ийм байна. За одоо тэгээд тэтэрхий урт иймэрхүү юм ярих юм бол манай хэрэг улс төржлөө гэж харах. Энэ бол улс төржилт биш нийгмийн үзэл бодлын илэрхийлэлт шүү манайхаа. Тийм. Улс төр бол логт биш. Улс төр ерөөсөө биш. Зөв бидний яг байгаа байдлыг иймэрхүү л байгаа шүү дээ. Ер нь бол жоохон иймэрхүү нийгмийн шинжтэй юм ярингууд мануст нэг юм код хийсэн байлээ. Мань тэрийг анзаас поперлоо. Энэ ста поперлоо. Энэ улс төрчлөө. Тэр нөгөө өөрөө шууд блоклох те тийм юм яриулахгүй байх. Улс төр шашаа хоёрыг бити ярмаар гэдэг ч юм уу нэг тийм. Бид нар чинь ярих хэрэгтэй шүү дээ. Тийм. Айл болох бүр яг ярих хэрэгтэй. Хоёлаа зүгээр заавал буруу бодож ийж магадгүй зүгээр бусдын хувьд. Тийм. Тэгээ битэрийн хувьд зөв байгаа байхгүй. Яг чи битэрийн одоо энэ нийгмийг харж байгаа тэр өнцөг чи битэрийн хувьд зөв байна. Энийг заавал буруу зөв гэдгээр нь тийм шүүгээд шүүлтүрдээд байхаас гадна шууд ярмаар байгаа байхгүй те ер нь бол зүгээр ингээд за ер нь бол би бол яг энэ дээр нь ийм юмнаас олоод манайхан зүгээр ийм зүгээр мяа шааж нөө гэдгийг шууд зүгээр хилчүүл бас бас нэг тиймэрхүү юм байна да гэдэг бас залуучууд бас тэр залуу одоо намайг тэр сонсож байгаа нэг залуу байлиг тэр бас нэг өөрийнх нь юу байгаа тэрийг бас комон оруулаад ирэлтэй. Одоо тэр поперлоо ус төржлөө гэдэг юмнуудаа бид нар болох хэрэгтэй. Хүн болгонд ус төрийн үзэл бодол байх ёстой. Тэрийг илэрхийлэх хэрэгтэй. Тэгээ бидний угаасаа л хичээсэн ч гэсэн юм байгаа учраас ялангуяа энэ талыг бүр дэлгэж ярьж иж бид нар чинь бүр ингээд дараагийн шат руу орох боломж нэгдэг. Тэгээд бас бидний нас гэдэг бас нэг зүйл байгаа. Бид нар за хоёлаа 25 таа байсан бол нэг иймэрхүү юм нэг яриад байхгүй. Төдийлөн. Яг нөгөө нэг хөгжмийн талаар те яг өөрсдийнхөө хобби хүмүүсийн лайфстайл талаар илүү ярих байсан. Гэхдээ яг одоо нөгөө нэг яг энийг бас нэг ярьж үзэл бодлоо илэрхийлэх тэрийг бас хүмүүс сонсох төвчний болцсон учраас бас энийг ярьж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд та нар өөрсдөө амьдрал энэ нус төр яагаад энэ төртөөгөө энэ амьдралаа ойлоод байт юм ээ үгүй чинь дээрээсээ доошоо хамааралтай шүү. Хамгийн амархан зүйл бол маань бол буцаад Америк руу гооч юм уу те эсвэл Австрали Канад явчих байсан. Хамгийн амархан зүйл бол. Гэтэ тэр над юу санагдсан гэж зүгээр л буудан дээрээ хүнжилтөд орцсон Netflix-ийг үзсэн бие оторлоод байж байгаа гар шиг мэдрэмж надад төрүүлэх байсан. Тэ. Тэгэнгүүт нэг реалити шоу үзсэн тий. Монгол гэдэг нэг реалити шоу үзсэн тий. Бид нар бүгд тэгж бие оторлож болохгүй хаа. Бид нар энд яг ингэж тодорхой хэмжээнд оролцож ийж энэ зүйлийг өөрчлөх процент 1% ч юм өсөх магадaltaй. За ийм юм байна. За ингээд Жошогийн подкаст эпизод 15 3 дахь хэсэг буюу сүүлийн хэсэг маань эхэлж байна. Ингээд бас яригдаагүй ялангуяа чи битэрээ яриаг бол нэлээ хипхопчд рэпрүүд хипхоп урлагийг сонирхдаг сонсдог залуучууд 70% үзэж иж магадгүй гэж бодож байна. Тийм баг. Тий. Санте ямар нэгэн бифт ч юм уу тийм юунд орж ирсэн тохиол байгаа. Яг тэмцээн компетишн байдлаар биш. Зүгээр нөгөө яг real life beef байхгүй. Ер нь нэг амар хүмүүстэй DC-гээд амар beef-тэй ингэдсэн тохиолдол ер нь байхгүй шүү. Тий. Яагаад гэж бодож байна. Нэг оролдож хүсэхгүй байгаа болоо хүмүүс. Хүмүүс чамайг оролдох хүсэхгүй байна. Чи эсвэл хүмүүстэй пэс яваад байна.
Би бол нэг хүмүүстэй амар пис байгаад байдгүй. Гэхдээ сүүлийн үед маш их пис болж байгаа. Яагаад тэгэхээр одоо нэг хүний амьдрал зүгээр юм левел байд юм бил. За окей. За иймэрхүү юмнаас олоод яах вэ гэдэг ингээд одоо яг онцог өнгөрхийн ирээр за нэг иймэрхүү. Энэ бол зүгээр ингээд нэг 5 минут уулзаад ярилцаа шийдэх асуудал шүү дээ гэдэг дээр бол яг ингээд пис байгаа. Миний өмнөх яг нөгөө карьер эхлүүлжсэн яг зүйл дээр бол нэг амар тийм пис байгаагүй ер нь. Ер нь жоохон муухай ааштай талтай. Тэгээ нэг амар хүнтэй харьцдаггүй гэдэг ч юм уу тиймэрхүү юутай байсан. Тэгээд яг би бол яг тэрний шалтгааныг яг дүн сая л бодож байна л да. Яг нэг өөрийнхөө яг үндсэн юм аа ингээ хийгээ явж байгаа. Гэтэ хийхдээ нэг тийм амар мяа хийгээгүй. Тийм болохоор бас одоо пост хүмүүс other side тэ бас респект хийж байгаа тэр юм болоо. Сантын хэмлэлж үсчдэггүй байсан. Хипхоп байсан, гангстер байсан, яг л underground shit хийдэг байсан. Гэхдээ хэмлэлч ингээл нэг юм халтан довтлох, хөвгний орон зайруу дайрах ч гэдэг юм уу, тэ нүүр царайгаа харамж гэдэг юм уу, бага байдлаар нь доромжлох тийм зүйл бол бидний та. Энэ болохоор яг миний гэр бүлийн хүмүүжил. Тэ. Энийг яг ааваасаа сурж ирсэн аахгүй. Манай аав ингээ баян, ядуу, дарга зэрэг одоо юу вэ те. Яг тийм амар тийм big юм том хүрээлтэй байсан байхгүй. Том гэдэг нь болохоор өргөн цар хүрээтэй гэдэг утгаараа шүү. Тийм одоо ингээ олонтойгоо гэдэг штэ тий. Олонтойгоо гэдэг оновчтой юм байна. Олонтойгоо өмсөн байхгүй. Тэгээд хүнийг битээ ингэжээ тэгжээ гэдэг ерөнхийдөө яг багаас дандаа хэлжсэн. Яг багаас дандаа яг надад ингээд хэлээд яг чи зөв миний энэ юунд бас суулгацсан юм шиг байгаа. Тийм болохоор нэг тийм амар үзэл бодол ч юм уу үзэл бодол яг өвчин гэж боддог. Өөрчлөгдөж идэг зүйл. Түүнээс нэг үзэл бодолтой хүн тэгээд төрхөөсөө хүртлээ ингээд ийм хүн байхгүй. Нийгмийн өөрчлөлт өөрийнх нь одоо төлөвшөлт гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүдээр ингээд үзэл бодол гэдэг зүйл заавал ингээд тийм тодорхой хэмжээгээр ингээд өөрчлөгдөд явж байгаа иймэрхүү зүйл учраас ер нь бол заавал нэг тэгээд нэг юм дээр заавал юм баттай байх гэдэг ч юм уу яг тэрүүгээрээ дуусгаад нэг хичээгээд авах заавал шаардлагагүй юм шиг санагдсан. Аав чинь юу гэдэг юм шиг яаж одоо жишээлбэл бид нар бүр мэдгүй байх Тупакийн дуунуудыг олоод тэр кассетыг олоод чамд сонсгоо дээрээс нь энэ бүхнийг одоо ингээд чамд амжуулж гисэн ямар мэрэгчлээ ямар юм бэ? Манай аав болохоор юу вэ? Жолооч юм байсан аахгүй. Ийшээ тийшээ их явдаг. Одоо миний тоглоомыг хийх жишээ нь Улаанбаатараас биш Туваа Халимөрөө шууд завхнаас хоошоо ил гараад аваад ирэх жишээ нь. Тээврийн жолооч байсан. Тийм, тээврийн. Ингээд одоо үе дамжсан гэх юм уу тийм жолооч. Тэгээд одоо өвөөтэй хамт яваад манай хөшөөтэй хамт яваад ингээд аваад ирдэг ч юм уу тиймэрхүү хүн байсан аах. Тэгээд олон газраар одоо явна гэдэг чинь бас тэр хэмжээгээрээ бас олон хүмүүстэй танилцж байгаа. Бас олон янз бүрийн зүйлүүдийг бас муу сайн зүйлүүдийг үзэж байгаа гэдэг утгаараа ер нь бол тийм жоо юм үзэж нүд тайлсан гэх юм уу да тий. Хэр аргийн юм нэг амар тийм хурдан эмоц гаргаад байдгаа эсвэл дургуй ч юм уу сайхан байгаагаа илэрхийлээд байдгаа ерөнхийдөө юм яг нэг юм нявч их сайхан байсан. За одоо жоо ирчүүд яриа. За танаа crew бол яалтчгүй бас нөгөө mainly за ирчүүдийн тий одоо тэр нэг амьдрал биш үү тий. Тухайн үеийн нийгэм юу байлаа, залуучууд яадаг байлаа. Одоо ч тийм байха багассан л баг л та. Багассан юм шиг үлээ. Тэр үед чинь шууд зодлолцдог тий. Шууд зодлолцдог шүү дээ. Тэр чинь нөгөө гаражнуудын дунд ороод зодлолцдог. Тэр чинь ингийн чи энтэй үзэх бол үзчихдэг гэсэн шүү дээ. Одоо л тийм өстой жинхэнэ байхгүй болтой болсон юм шиг л. За тэгээд танаа crew бол яалтчгүй хүнд байсан хэд хэдэн том за одоо онд involved хийж бас болж исэн те тэр Монголын урлагийн ялангуяа хипхоп юмд бол хүмүүс мэднэ. Тэгээд тэр одоо характер те
тий. Одоо жоохон гангстер зан гэдээ ярьж баг болох тий. Монголчуулаад хэлчих юм бол арай өөр л атман гэдээ явчих бах тий. Тэр чи багасаа ингээд атман байсан юм уу эсвэл тэгээ бусдад гимгүү ийм байсан юм уу? Тэгээд тинейж болоод клик бум гангста сервис болоод гэнт зэрэг ороод ингэ явцсан юм уу? Юу бас? Багасаа атман байсан гэвэл үгүй. Бидний үчи атман гэдэг зүйл бол их байсан шүү дээ. Ер нь бол атман за кая те янз бүрийн тиймэрхүү юмнууд их байсан. Тэгээ би бол өөрийгөө атман энэ төр байсан гэж бол хэлэхгүй. Гэхдээ ямар ч сан үеийнхээ нөхдөөтэй нийлээд явахаараа хинч дээрлэхүүлдэггүй. Хинэгч дээрлэлдэггүй. Тийм л хүн байсан. Тэгээд янз бүрийн одоо өөр дошныхан гэх юм уу те өөр сургуулийнхан гэх юм уу өөр крүүгийнхэн гэх юм уу те тиймэрхүү хүмүүс ирэхэд ямар ч сан дуу доош харж байгаа зодуулчдаг л хөвгтэс. Тэгэл яг тэр характераараа л одоо хүртэл явж байгаа. Тэ хин зүгээр зогсож байгаад дээрлэхгүй. Гэтэ хин надаас доош яваа ч юм уу зүгээр байгаа хүнийг очиж дээрлэхгүй гэдэг зүйл надаа. Тэгээ одоо ингээд танаа крүү чинь танаа практик чинь ингээд Монголын ингээд нэлээд эвгүй крүү боллоо штэ. Одоо 2008 оны ирж штэ. Тэ. Тэгээ өнгөт төр чинь ингээд дагаал нөгөө нутаг нутгийн атманууд гэдэг шиг тэ та нарыг өмгөөлж хамгаалах зөндөө хүмүүс гараад ирж байгаа. Тэнгүү хотын төвийнхэн ингээд бас нөгөө баах ах нартаа, баяах нартаа хүмүүс гараад ирж байгаа. За нөгөө талд нөгөө баахан одоод коммершил одоод бас ах нартаа нэртөөж бас коммершил дуулаа гэдээ гойж өргсөн үг биш шүү дээ. Тэр чинь бас тэр 10 жилдээ тэр дүүрэгтэй алдчихж байгаа л гарч ирж байгаа. Хувь нийшээд шүү дээ. Тий, хувь нийшээд шүү дээ. Тэр чинь гойж өр байх юм бол баг хизээч од болох боломжгүй шүү дээ. Ер нь бол чи олны жоохон өрмөц содоо уцалдсан байхад л гудамжаар зүгээр явуулдаггүй байсан нэг гэдэл ярьж байгаа шүү дээ. Тий. За тэгээд ингээд нөгөө Улаанбаатарын хамгийн нууд руу яваад ороод ирлээ. Тэн дээр хамгийн ихний зөрчилтөө үүсэж исэн юмнууд юу вэ? Хамгийн ихний зөрчилтөө одоо бүх юм өнгөрөөд 20 жил болсон юм чинь зүгээр л нэг үгүй ярьчихлаа. Оппозитийнхантай та нар чинь нэг зодтолж ирсэн юм шүү. Тэр яг хөө тэгэл тухайн үед нэг яг миний ч нэг тийм хоорондоо тийм амар сайн зүрхий таардаг байгаагүй. Нэг тийм амар найзууд ч бас байгаагүй. Тийм тэгсэн мөртлөө нэг амар тийм дайснууд ч байгаагүй. Ер нь бол зүгээр одоохоор тодорхойлоход өрсөлдөгчд гэх юм уу те. Одоо өөр крүү байсан. Тэгээд яг хөө тийч нэг иймэрхүү асуудал үүслээ гэдгсэн. Окей, очсон. Тэгсэн жайлуудын тэнцээ зүйлүүдийн хэдэн өрнөд доос шатанд орж ирсэн. Тэ. Тэгээс яг ингээд би инэрлийг авч зохиоч юм уу те. Инэрл намайг зохиоч юм уу. Яг тийм зодоо дүндэл орог. Одоо бол гоё найзууд талцсан шүү дээ. Тэгээ одоо бол юу нэг шоу юм уу шүү дээ. Тэ. Тэгэл. Тэ. Одоо ингээд мань одоо бүр ингээд нөгөө талд байсан хүмүүсийг ч гэсэн ингээд харсан. Одоо ингээд харахаар тэр үед ингээд дуугийн нөгөө ТV нэвийн чатаар сонсч ийсэн. Тэ. FM-ээр дуугийн тавьдаг байсан ч гэдэг юм уу те. Бүгдийг нь сонсгоо ингээд багын найзуудыг харж байгаа юм шиг тийм мэдрэмж. Дотн те. Тэ нэг ийм гараад байсан дөө ингээд бүгднтэй тодорхой хэмжээнд нэг нүүр тулаад уулзаад нэг пив уугаад үтцсэн ч ах шиг те. Тэгээ яг над болохоор тэг санагдсан шүү дээ. Одоо ингээл тохоо үеийн за ингээл оппозит банкуш миний тийм яг үеэс ярих юм бол одоо яг миний чинь нэг жоохон тийм нөгөө талдаа байсан шүү дээ. За нөгөө талдаа байсан гэдэг утгаар ярихад за клик бум гангста сервис банкуш оппозит ингээд болчдөг аахгүй. Яг миний тийм яг цөөхөн тийм олон хамтлаг бас биш байсан билээ. Нөгөө талынхыг ярьж байгаа шүү дээ. Гэтэ энэ талд бол зөндөө л хамтлаг байсан шүү дээ. Дата мөнхөр флаш дөрвөн зүг ч гэдэг юм уу те. Маш олон хамтлагууд бас тэнд чинь нөгөө open air-ийг дүүргээл. Тухай зүгээр яг чинь тийм өөр ертөнц юм шиг санагддаг гэсэн. Яг та хэдий яг тал. Ашаал өөр ертөнц. Окей. Энэ бол ингээд commercial. Манайд бол арай нэг жоохон ингээд жоохон тийм соёл гэдэг утгаар нь явцсан ч юм уу те. Та хэд яг дуу хөгжим
Яг entertainment гэдэг юмараа явцсан байлаа гэж бодоход манайд илүү нөө culture гэдэг талаас явцсан ч байдаг ч юм уу. Яг нөгөө нэг street culture тий тэрүүгээр нь явцсан байд. Яг манай хэд болохоор яг нэг одоо яг бид нартай ойрхон байсан, хамтдаа дуу хийжсэн, ойрхон байсан, уулзаж уудаг байсан гэдэг утгаараа бас нэг яг та хэд ингээд уулзж байгаа шүү дээ. Бобо флаш ингээд нийлээл ууж байгаа бид нар ч гэсэн бас ингээд нийлээл ууж байгаа шүү дээ. Нөгөө талд. Тийм тэрийг л би нөгөө тал гэдэг байгаа хөөхгүй. Тийм тэр утгаараа бол тэгэл яг манайд одоо яг жанр ч гэх юм уу нэг тиймэрхүү яг хипхоп калчер талын хүмүүс л цөөхөлөө юм билээ. Нэг тийм юм олоолаа ш. Тухайн үед байсан тий. Одоо бол бүх юм өөр болчихлоо. Тийм тухайн үед байсан. Одоо бол тэгэл ер нь бол одоо тэгээд нэг амар хоорондоо одоо ахиж ингэж байгаа тийм ч одоо ингээд 40 рүү ер нь бол гүүжөө залуучууд нэг тийм юм ярьсан байж сонирхолтой ихэнд хоёулахны хоорондоо ярьж лээсэн л та. Бид нэр бол одоо ер нь бол одоо тэр commercial хийгээд явж исэн, underground хийгээд явж исэн аль альнийх нь буруу ерөөсөө биш. Зүгээр л тэр сонирхлынхаа дагуу тэр нөлөөлөл инфлюенс үзүүлсэн те эргэн тойрны орчныхоо нөлөөллийн дагуу дуу хөгжмийг сонсоод гоё гэж бодож исэн дуугаал хийгээд явж исэн. Хийсэн. За энэ хипхоп гэдэг чинь өөрөө дотроо маш олон төрөлтэй тий. Тэр commercial-ууд нь ч Америкт ч байна, Солонгос нь, Европт ч байж хааж байгаа дэлхий. Хааж байгаа. Тэр нь ерөөсө буруу гэсэн үг манайхан биш шүү. Underground-д буруу гэдэг юм бас байхгүй. Ерөөсө тэр нэг энэ чин дотроо мангар олон төрөлтэй. Тэгээд аль нь өөр ингэсэн гоётой. Бас сонсдог тэрийг даган дөөрөөдөг залуучууд хүүхдүүдтэй тий фэнүүдтэй тустай. Тэгэхээр бид хоёр одоо ингээд өнөөдөр хамтдаа суугаад ярилцж байна гэдэг чинь ер нь аль нь би нэгээ ингээд бас нэг байгаагаар нь үлэн зөвшөөрсөн те. Бас тодорхой хэмжээнд бас одоо уужирч чадна шүү дээ те. Уужирсан тодорхой хэмжээнд бас цаг хугацаа өнгөрлөө шүү дээ. Цаг хугацаа өнгөрлөө. Тэгээд тэр одоо яг бидний одоо тэр commercial underground байдаг ч юм уу commercial тэр юу гэдэг чинь тэрүүгээрээ байснараа бас тодорхой хэмжээнд сонсогчд бас хөгжлөө. Тий. Бас хөгжмийн одоо яг хөгжмийн entertainment ертөнцийн хувьд ч гэсэн бас ингээд дээр доороо оролцоод хөгжөөд явлаа гэдэг шиг л байхгүй юу бол. Тий. За одоо сүүлийн хэдэн асуулт руугаа оръё. Бид нэр бол маш олон сэдвүүдээр ярилцлаа. Брото бол ярилцаа суугаадах юм бол ер нь 10 цаг 20 цаг ч ярилцах магадaltaй л да. Гэтэ бид нар метрачтай. Тэгээд бас нэг ганц нэг асуултуудыг дутуу үлдээсэн хүмүүсийн асуух хүсэж байгаа асуултууд байгаа. Одоо Десантын үед Монголын одоо шилдэг рэпер яг орчин үеийг л авчээ. Тэгэхгүй ингээ бүх цаг үеийг ярих юм. Яг одоо цагийг гэсэн үг шүү дээ. Орчин үе. Одоо цаг тий. Яг одоо цагийг л яриа тий. Одоо цагт хин за хоёлаа эхний 3-ыг нэрлэж л да тий. Монголын одоо цагийн 3 рэпер. Гэтэ тэр нь old school-ээс одоо хүртэл дуугаа хийж байгаа рэпер байж болно шүү. Байж болно. Тий. Хин нэгний гомдоочгүй хин нэцээр тулын тураах уу гэдэг бодлуудаа хаяад яг өөр дээрээ тавиа шударгаар эхний 3-ыг нэрлэвэл. За би шууд ингэж орж ирэнгүүт яг одоо цагийн үеийн 1 2 3 гэхгүйгээр ч орж арч тий. Аль нь ч нэг байж. Яг яг ингэж бодлоо. Яг одоо цаг үе яг 3 рэпер гингүүд сүүлийн үед яг миний сонссон энэ зөв юм байна гэсэн яг өөрийнхөө одоо өнцгөөсөө ч юм уу нүдэрээ ч юм уу ингэж яг хипхоп скилийнхээ нөвж гисэн нөлөөлөл үзүүлсэн шийдийнхээ нөвж гисэн яг ярихад за Гүнсор Гинжин К Гүнсор Гинжин К. Окей. Одоо хүртэл миний машин энэ 3 хүний дуул ерөнхийдөө явчихна да. Тий. За маш олон залуучууд санал нийлж байгаа байх. Тэгээд энэ чинь зөвхөн Десантын лист шүү манайхаа. Тэ тэрийг л ойлгоорой. Манайхан ч дайрах гээд байдсан шүү. Тэр яаж хийцэн гэдэг. Мань ч бас санал нийлж байна. Манайхын хувьд 2 нь байна. Нэг нь болохоор би тамирыг маань бол энэ 3 руу оруулж ирнэ. За. Тэ.
эхний 5 гээд явчих юм бол бас маш компетишн өндөр болоод явчихна л да тий. Тэгэн л дээ. Тий. К бол ялтчихгүй бүр нөгөө Нанди Эрдэнэ гэдэг шиг. Кагийн ер нь бол ялангуяа яг нөгөө микстейпээ цаа чин дуусгаад микстейп 1-ээс 17 хүртэл ийм цоврал 17 микстейп гаргаад тэрнийхээ араас хийж байгаа юмнууд нь бас ганган штэ. Би тэр хүнийг нөгөө яруу найрагч хүн юм байна гэж ярьсан шүү дээ. Яг ингээд дуунуудынх нь өгнүүдээ ингээд бас задал сонсдоо шүү дээ тий. Мэн чиний дуунуудыг ч бас задал сонсч байсан л да. G-ийн дуунуудыг одоо юуг нь нөх Rocket Band дуунуудыг тий. Ингээд задалж сонсох байдаг шүү дээ. Нэг Google Press хідэн утга гарч ирэх нөө гэдэг ингээд гой нөгөө уран зураг үздэг хүн өнгийг нь харж яадаг шиг бид нар л би нэгэ сонирхлынхоо дагуу хамгийн өндөр хэмжээнд задлаа шүү дээ ер нь л тий. Тэгээд К-гийн тэр шүлгийг яасан чи яалтчгүй бүр яг яруу найргийн зөвхөн энэ нэг хипхоп биш те. Хипхоп ч өөрөө яруу найргийг агуулдаг. Гэтэ энэ бүр гүн утга зүйтэй яруу найргийн хэмжээнд бац. Тэгэхээр за тэгээд дүүнээс амар сонсд юм л шүү дээ. Манай үеийнхэн сонсон, доод үеийнхэн сонсон, дээд үеийнхэн сонсон. Цаатны чинь яг одоо яг дэмждэг хүмүүсийнх нь юу ийм хязгааргүй байгаад байгаа хөөхгүй дээшээ доошоо. Ийм сегментгүй байгаад байгаа хөөхгүй. Тэгээ ир ийм хамаагүй. Яалтчих. За тэгээд битүүрээ ярьслага үнэхээр бас нэлээд өргөө хүрээнд сайхан боллоо. Найстайгаа бол зөндөө олон зүйлүүдийг яриад яваад байвал яваад ахаар байна. За 2026 онд десант болон десантын крүүгээс бид нар юу хүлээж авч болох вэ? 2026 онд энэ жил манай Click Boom CCB-ಗೆ 20 жилээ болно. Клик том мэдээ шүү дээ. Click Boom тхийн байдгийг мэдж байгаа тий. Тэгээ хипхоп сонирхдаг, сонсдог, анзаардаг ер нь хэдэн хүмүүс бүгдөө мэдж байгаа. Тэгээд бид хэдий нэг шугам дээр зогссон, нэг үзэл баримтал дээр нийлсэн найзууд, хамууд, ах дүүс болсон 20 жилээ болж байгаа да. Тэгээд энэ дээр би маш их ач холбогдол болж байгаа. Яатсан байгаа, төлөвлөсөн байгаа. Үгүй. Ямар ч сан бид нар тоглолт ч гэж төлөвлөөгүй байна юутаач. Яг одооноос яг түрүү жилээс ерөнхийдөө яриж эхлэе. За ийм ерөнхийдөө за бас нэг ой болж байгаа юм чинь бид нар болон биднийг сонсдог, дэмждэг бүх хүмүүсийн ой гэсэн үг. Бас Монголын хипхопын бас нэлээд бас томхон бас наадан болох юм болоо л гэж ерөнхийдөө бодож байгаа. Тий. За энэ жил Click Boom Gangsta Service-ийн яг юм бүрийн хэмжээний том тоглолт болох юм бол бас айгүй том дэсрэлтүүдийн 26 оны маш олон тоглолт болох юм байна. Тийм билээ. Бидний бас онцлог үйл явдал Монголын хипхоп сонирхогчд үүсч өгчснээ гэсэн. Монголын урлагийнхны хипхопчдын том бас юм сонирхлыг татсан үйл ажиллагаа болох гэж байгаа юм байна шүү. Тэгээд өнөөдөр манайхаа подкастыг бас зориод цаг завгаагаад ер нь бол дэмжиж ирсэн гэж манай ойлгож байгаа. Тэгээд иймэрхүү спорт ялангуяа шинэ подкастт бол хэрэгтэй. Тэгээд thanks bro. Биш ээ. За Joshua's podcast episode 15 ингээд өндөрлөж байна. Бидэнтэй хамтаа десант байлаа. 16-аар уулзцай. Peace.